Сайн байцгаана уу? Миний хүндэт хайртай сонсогчдод, уншигчдод өвчнөө хайрал номын бишрэн шүтэгч нар амьдралдаа хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж оролдож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За, өөрийн орчуулсан энэ өвчнөө хайрал номны тухай подкастуудыг олны хийж явах явцдаа бас сүүлийн хэдэн сар хийж амжаагүй. Тэгээд шалтгаан нь гэвэл ерөнхийдөө энэ өвчнөө хайрал номоо бүхий л чиглэлээр та бүхэнд ойлголт өгж амьдралд нь хэрэгтэй болох үүднээс чиглэл бүрээр нь нэвтрүүлэх гэж та бүхэнд хүргэх гэж би өөрийн биеэр хичээж байгаа. За тэгээ миний би дахин танилцахад одоо энэ сувгийг анх удаа үзэж байгаа хүн байвал баясгалан гэж юмч байна. Би их барих эмэгтэйчүүдийн эмч улсад 26 жил их барих эмэгтэйчүүдийн эмчээр удирдах албан тушаалд ажиллаж исэн хүн. За клиникийн профессор, анагаах ухааны доктор ийм хүн байна. За миний чин мэрэгжил бол хүн төрүүлэх эмэгтэйчүүдийн эмч мэрэгчлээ хүн. Тэгээд өөрийнхөө энэ амьдралынхаа утга учирыг хайж явж явах замдаа ер нь миний хайж явж исэн зүйл бол энэ өвчнөө хайрал гэдэг ном байсан. За нэр нь сонин содон сонсогдож байгаа боловч нэрэндээ гол утга учир нь бол нэрэндээ бараг төгс оршиж байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл бид нарыг 30 шинжлэх ухааны суурин дээр биднэрт заасан сургаснаар бид нар бол өөрт ирсэн өвчнийг үзэн ядсаар өнөөдөр хүрсэн. Гэвтэл психосоматик шинжлэх ухааны үүднээс, орчин үеийн шинжлэх ухааны үүднээс, орчин 90 үеийн, шинэ 90 үеийн үүднээс бол өвчин гэдэг бол биднэрт ирж байгаа дохио. Биднэрт ирж байгаа сануулга. Бид энэ сануулга дохиог амьдралдаа хэрэгжүүлж юуны учир энэ өвчин ядад ямар дохио өгөх гэж, ямар мэдээлэл өгөх гэж ирснийг ойлгохгүй тохиолдолд л энэ өвчин дамжирч бидний хэлж заншснаар нөгөө эдгэршгүй өвчин гэдэгт шилжиж байгааг та бүхэнд хэлэхэд ойлгуулахад энэ номны нэрийг ойлгуулахад учир утга нь энд оршиж байна. За энэ номыг ганцхан орчуулаад зогссонгүй. За миний бие бол энэ номыг цааш нь үргэлжлүүлэн та бүхэнд бүх суугаар нь хүргэж байгаа. Олон подкастуудыг хийсэн. За одоо бол би юу хийж байна гэвэл олон хувь тухайн номыг хэвлүүлж борлуулсан байгаа. За олон хүмүүс энэ номыг уншаад ойлгох нь ойлгож байна, ойлгохгүй маш их асуулт асуудаг. Амьдралдаа хэрэгжүүлэх гэж хүсэж байгаа хүмүүсийн хүсэлтэн дээр үндэслээд би юу хийсэн бэ гэвэл сүүлийн энэ онлайн сургалтыг нээсэн байгаа. За сургалтын нэр маань өвчнөө хайрал, асар энерги гэсэн юм сонин содон нэртэй. Утга нь юу вэ гэхээр өвчнөө хайрал гэдэг нь өөрийгөө хайрал, мэдрэмжээ асар, за тэгээд сэтгэлээ энерги гэсэн утгатай ийм өгнүүдийн товчлыг та бүхэнд хүрэхэд таатай байна. Яагаад гэвэл бид нар хайрлах, асрах энерги сэтгэлгүйгээр энэ хорвоо ертөнцид оршин тогтоход тун хэцүү болсныг ойлгуулах утгатай юм аа. За энэ сургалтаараа би юу зааж байгааг гэвэл ер нь 7 модулаар сургалт явагдаж байгаа. За сургалт бол цэвэр онлайнаар. За энэ хэн сурж болох вэ гэхээр ер нь хүссэн хүн бүр сурж болно. Ялангуяа байнга өвдөд байгаа, өвчин зовлосоор шалж чадахгүй байгаа, харилцаа асуудалтай байгаа, эсвэл амьдралд нь мөнгөний энерги дутаад байгаа, мөнгө дутаад байгаа, байнга хүрэлцэхгүй байгаа, ажил бүтэхгүй байгаа, эсвэл хүнд эдгэршгүй гих өвчин юм төр тулсан. Ийм хүмүүст бол энэ сургалтууд нэлээд зөвхөн далд ухамсарыг сэрээгээ зогсохгүй тухайн хүнийг ухамсарын сэрэлтэнд оруулах юм нөлөөлөх хүчин зүйл болох тэг үндэс суурь баазыг бий болгож өгөх юм сургалт юм аа. За үр дүн бол ерөөсөө 7 хоногийн дотор л ажиглагдана. Яагаад гэвэл энэ сургалтын гол утга нь гэвэл шинжлэх ухааны суурин дээр үндэслэгдсэн психосоматик шинжлэх ухааны суурин дээр хүний бодол мэдрэмж гэдэг бол хүнийг илааршуулдаг, мөн өвчлүүлж болдог гэдэг ойлгуулах гэж оролдож байгаа. За мөн энэ нь хаанаас үүдэлтэй бэ гэвэл ерөөсөө бидний далд ухамсарт бидний багаас нь нэхэж амьдралын туршид бидний олж авч мэдсэн бидний далд ухамсарт суусан үзэл бодол итгэл үнэмшил энэ бүхэн дээр суурилсан суурин дээр бидний өвчин эмгэг үүсдэг гэдгийг тайлбарлах гэж та бүхэнд би бол хичээх болно. За мөн энэ явцдаа бас энэ энергийн тухай энэ эрен бол энергийн харилцааны нийгэм. За энэ нийгэмд бид нар энерги гэж юу юм бэ? Яагаад энерги чухал байгаа юм бэ? Яагаад бидний энерги хадгалах ёстой юм бэ? Үүсэх ёстой юм бэ? Яагаад
Хуримтлуулах хэрэгтэй юм байна. Яагаад амьдралдаа энэ энерги гэдэг нь бидний амьдралд маш чухал болоод байна. Яагаад бид нар хуучин шигэ бидний нөгөө материалыг идэх зүйлтэй бидний мөнгө, бидний хайр дурлал, бидний гэр бүл, бидний одоо нөгөө материалыг идэх зүйл биднэрт таашаалахгүй байна. Яагаад бид нар эндээс таашаал авч ад жаргалыг бий болгож чадахгүй байна. Яагаад ад жаргалгүй амьдраад байна гэдгийг тайлбарлах үднэс энэ сургалтад маш чухал байгаа. Тэгээд сургалтад 100% онлайнаар явагдана. Дундуур нь 7 хоног болгон Zoom уулзалт хийж энэ Zoom уулзалтын дээр энэ 70 ухамсараас ирэх мөн өвчнөөсөө ялгарших асуудлаа шийдэхэд танд тодорхой техникүүдийг эзэмшүүлэх хамгийн чухал зүйл байгаа. За энэ техникийг эзэмшүүлэхийн тулд эхлээд бид та бүхэнд ерөөсөө олон модуль хичээлүүдийг, видео хичээлүүдийг та бүхэн зааж өгнө. Мөн дадлагын дэвтрүүдийг ажиллах одоо дэвтэртэй ажиллах тактикаар одоо ажлын дэвтрүүд бий болгож өгнө. За энэ ажлын дэвтрүүд дээр ерөөсөө 70 ухамсараас ирж байгаа бүх үзэл бодлуудаа бүх өөрийнхөө дотроос ирж байгаа мэдээллүүдэд тэмдэглээд та бүхэн зүгээр нэг сургалтын лекц биш та бүхэн бүхэл бүтэн ном бичиж болох тийм хэмжээний мэдээллийг нэг сарын хугацаанд өгнө. За тэгээд сургалт бол онлайнаар 3 сар хатагдана. За мөн хүмүүстэйгээ нөгөө VIP уулзалт бас хийх ирэх өгж байгаа. Сургалтын төлбөрөө 277 мянга. Энэ сургалтынхаа өмнө дотроо 2 бот мөнгө багцсан байгаа гэдгийг бол байна. За тэгээд энэ 7 модуль хичээлээ та бүхэн дээрээс өвчин гэж юу юм? Өвчин хүнд яагаад ирдгийг, өвчнөөсөө яаж ялгаашиж болдгийг, өвчин гэдгийг орчин үеийн шинжилгээ ухаанаар юу гэж тайлбарлаж байгаа, шинэ ангаах ухаан юу гэж тайлбарлаж байгаа, 70 ухамсар хоёрыг ямар ялгаатай юм? Байгалийн хууль энэ бидний энерги, бидний ухамсарт үйл ажиллагаанд яаж нөлөөлөд байгаа юм? Энэ дэлхийн ямар жамын дагуу эргээд байгаа гэдгийг би та бүхэнд ойлгуулах гэж хичээнэ. Мөн дахин програмчлах буюу дотоод хувиргалтай аргачлалыг зааж өгөхийн хажуугаар мөн шинэ зан үйлийг та бүхэнд бий болгож хувийн өөрийн тааламжгүй түүх сэтгэлгээний блокоос сэтгэлийн хүлээсвэнтээс яаж тайлах, өөрийгөө яаж хөгжүүлэх, өөрийгөө яаж хувирах, өөрийгөө яаж ад жаргалтай болох, өөрийгөө яаж хөгжүүлэх үү гэдэг энэ сургалтуудыг та бүхэн 7 модулаар зааж өгнө. Тэгэхээр үнэхээр сонин содон бөгөөд энэ өмнө нь байгаагүй юм сургалтаа гэж та бүхэн тайлбарлах хэрэгтэй байна. За тэгээд энийг энэ сургалтаа тайлбарлахын явцад би та бүхэнд өнөөдөр энэ сургалтын бас нэг багтдаг маш чухал лекцийг та бүхэнд өгөхийг хүсэж ирлээ өнөөдөр. За тэгээд юу вэ гэхээр өнөөдөр би шинэ бие гэдэг өөрийгөө шинэ биегээ бүтээх энэ аяллалын тухай та бүхэнд энэ хуучин эрен үе, одооны шинэ энергийн үе, яагаад бид нар бомбын эрэнд орсон шүү. Бид нар бомбын эрен одоо дахин хэдэн зуун жил үргэлжлэнэ. Энэ зуунд бид нар хуучин зуунаар амьдарч исэн тэр зууныхаа ихтгэл үнэмшлэр бид нар амьдрах юм бол өнөөдрийн юм бид нар хинч биш болно гэдгийг ойлгох гэж өнөөдөр энэ шинэ эрен ба хуучин эрен яагаад шинэ биеийг бүтээх хэрэгтэй бэ гэдгийг сургалтыг та бүхэн супер хүн буюу шинэ бие төлөвийг яаж бий болгох тухай аялал хийх тухай та бүхэнд сургалтыг заахаар өнөөдөр бэлэн болоод сууж байна. За ингээд сургалтаа цаашаа явуулъя. За жоохон гацаад байгаа учраас төр хүлээж байгаараа. За энэ 100-ны 21-р зуунд ерөөсөө бид яагаад амжилтанд хүрэх гол чиглэлүүдийг та бүхэнд одоо өнөөдөр би зааж өгч байна. Учир нь юу вэ гэхээр 21-р зуун бол ерөөсөө бидний энэ шинэ амжилтанд хүрэх гол чиглэлүүд юу юм бэ гэдгийг та бүхэн эхнээс нь зааж өгье. За юуны тулд ерөөсөө шинэ эрен гэдэг бол энэ ерөөсөө шинэ эрен гэдэг бол энэ шинэ эрен бол 21-р зуун бол технологийн шинэ эрен үе юм аа. Тэгэхээр бид нар хувиргалт хийх утга учир нь юунд байна вэ гэвэл бид нар хувиргалт хийж буюу дотоод хувиргалт хийж одоо сэтгэлгээний хувьд бид нар өөрийгөө хувиргалж чадчих энэ нийгэмд нийцэж амьдрах гэдэг гэдэг утгыг та бүхэн зааж өгөх гэдэг юм аа. Тэгэхээр юуны тулд бидний хамгийн түрүүнд бол хувиргалт хийх ёстой.
хуучин үзэл бодлосоо шин 90 үеийн үзэл бодол хэв маягт шин технологид суралцах хэрэгтэй байгаа маа. Ингэсний үр дүнд бид шин биеийг бүтээж чадах юм аа гэдгийг ойлгох нь хамгийн чухал байгаа. За мөн хоёрдугаар гэх юм бол бид нар энэ шин 25 ондоо багтаад чадвал бид нар өөрийнхөө амьдрал тохиолдох шин боломжуудыг гаргаж ирээд энэ 25 онд шин тесрэлт хийх юм, шин алхмуудаа хийх хэрэгтэй байгааг та бүхэн тайлбарж өгөх байгаа. Мөн супер хүн буюу шин биегээ бүтээх нь хамгийн бидний энэ тэргүүний амжилт байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ бол шин 90 үе учир шин 90 үед бидний шин өөрийгөө шинээр буюу өөрөөр энерги, ирч хүчээ удирдах чаддаг, харилцаанд мэрэгсэн ийм шин хүнийг бий болгох хамгийн чухал зорилго агуулж байгаа энэ сургалтын чухал зүйл нь гэвэл энэ. За 25 онд ерөөсөө бид амьдралын ямар стратеги баримтлах ёстой юм бэ? За тэгэхээр бид нар өөрийгөө хувиргаж энэ нийгэмтэй хөл нийлж нийцэж амьдрахын тулд хамгийн чухал нь бол бид нар одоо энэ анхны алхмуудаа хийх хэрэгтэй. Эхний алхмаа хийхин тулд бид хамгийн түрүүнд бид нар өөрийгөө өөрчлөхөөс эхэлнэ. Өөрийгөө яаж өөрчлөх вэ гэвэл энэ 5 6 алхам байна. За трансформац буюу одоо дэлхийн нийтээр ярьж байгаа хувиргалт буюу өөрчлөлт хийх нь хамгийн түрүүнд ерөөсөө итгэлцэлээр суурилсан өөрийгөө хувиргах алхам хийх багшаа болох хэрэгтэй. Багш буюу удирдагч юм уу эсвэл коуч гэж нэрлэж болно, ментор гэж бол. Ингэж бид нар өөрийн гэсэн тэр багштай хамгийн чухал нь итгэлцэл үүсгэх хэрэгтэй. Тэр хүний хувь хүнд субъектив хандахгүйгээр тэр хүний мэдлэгтэн суурилсан тэр хүний итгэлцэл тэр мэдлэг дээр нь суурилах хэрэгтэй юм. Тэгээ ингэж итгэлцсэн суурин дээр бид сахилга хоттой байх хэрэгтэй. За ерөөсөө бүх зүйл дээр энэ нэгэн бол сахилга хотыг шаардж байна. Сахилга хот гэхээр одоо гараа номхон тавиал те хийх ёстой юм хийх болохгүй юм хийж болохгүй гэдэг тийм үзэл биш ээ. Сахилга хот гэдэг бол өөрийгөө зөв удирдах, өөрийнхөө энергийн хүчийг зөв зохицуулах, энэ амьдралдаа одоо нөгөө бидний зөв гэж үзэж байгаа юм болгон чинь абсолют шүү дээ. Абсолют биш харьцангуй шүү дээ. Тэгэхээр бүх зүйлийг бусадтай жишээж биш өөрийнхөө хувьд зөв үзэл бодлыг суулгасны хувьд түүн дээр баримтлах сахилга хотоо хамгийн гол нь үнэн зүгээр хамгийн зүгээр өөрийнхөө сахилга хотыг барих ёстой. Альва зүйл сургалтанд ч тэр сурж явахдаа ч тэр тэг хөгжиж явахдаа тэр олонний дунд байхдаа ч тэр гэр бүлдээ ч тэр тэгэхээр хүн гэдэг бол ерөөсөө маш олон төрлийн юм үүрэг хүлээдэг шүү дээ. Тэгээ маш олон дүртэй. Гэхдээ ганц гол дүр бол ерөөсөө хувь хүний өөрийнх нь чин нэг л дүр байдаг. Тэгэхээр бусдыг бүгд өөрөө ганцхан чи бол хувь хүн, онцлогтой хүн. Энэ хорвоод чи давтагдчихгүй хүн болохоор бусдыг битээд өөрөөгөө чи хувь хүн гэдгээрээ чи байгаагаараа энэ ертөнцид хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь бид дотоод хувиргалт хийхин тулд нэг багшаа олох нь тийм түүн дээр итгэлцэл үүсгэх нь хамгийн гол нь ирч хүчтэй сахилга хоттой маш нөгөө тууштай шуурхаа сурж боловсрох хэрэгтэй. Ингэж хөгжиж байж бид нар шин биегээ бүтээн гэдэг хамгийн гол нь ойлгох хэрэгтэй. Яг тэгвэл бид нэг зорилго тавилаа хөгжихгүйгээр түүндээ тэмүүлэхгүйгээр үйлдэл хийхгүйгээр өөрөө би сурах ёстой гэдэг хариуцлага өөртөө өгөхгүй бол би чамд сургалтанд төлбөр төлчихсөн чинь чи намайг сурах одоо би чамаас сурах гэдэг ийм өнцгөөс хандах юм бол бид юу ч сурахгүй гэдэг ойлгох хэрэгтэй. За хоёрдугаар яах вэ гэхээр бид энергийн түвшнээ өсгөх ёстой. Энергийн түвшнээ яагаад өсгөх ёстой юм бэ? Энерги гэж юу юм бэ? Тэгэхээр энерги гэдэг бол ерөөсөө хүний бид нар чинь хуучин ангаах баан ер нь хуучин физикээр квантын физикийн ойлголтоос өмнө хүний хамгийн жижиг атом гэж үзэж байсан. Тэгээ атом бол материаллык зүйл гэж үзэж байсан. Тэгэхээр хүн гэдэг бол бас энэ атомоос тогтсон юм чинь хүн бол материаллык энэ материаллык ийм бие махбодоо гэж үзэж байсан. Гэтэл өнөөгийн нийгэмд өнөөгийн квантын физикийн хувьд бол хүний атом ерөөсөө 0 хэдэн мянганы 1% нь материас цөмөөс бөөмөөс бүрддэг юм байна. Үлдсэн 0.99% нь тэр чигээр энерги гэдгийг нээсэн. Тийм болохоор хүний бие матери биш те хүний бие атомоос бүрддэг юм. Хүний биеийн 0.99% нь бараг бүхэлдээ энерги гэсэн. Тэгэхээр хүн гэдэг бол асар том энергийн генератор гэдгийг одоо ойлгож ирсэн. Үүнийг бид нар олон хүнд түгээж, олон хүнд энэ ойлголтыг өгөхгүй болохоор бид нар одоо хүртэл материаллык түвшнээс салахгүй байгаа.
гай зовлонгоосоо салахгүй байгаа, материалын хэрэгцээнээсээ салахгүй, яг сүнслэг орчин хүн энергийн түвшин сэтгэлгээний хувьд боловсрал эзэмшиж чадахгүй байгаа учраас бид нар өнөөдөр алдаж оноо заавал байгаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн энергиэс бүтсэн юм байна. Хүний идж байгаа хоол нөгөө гаднаас орж байгаа болгон мэдээлэл, хоол, uuнд өөрийн хийж байгаа үйлдэл болгон ерөөсөө бүх зүйл энерги шаарддаг. Тэгээ бүх зүйлээс энерги ялгардаг. За дээр нь ямар энерги ялгах вэ гэдг нь хүний бодлоос үүсэж байгаа энергиэс л хамаардаг. Тэр хүн сүр бодвол маш бага үйлдэлтэй энергийн хувьд бол юунд ч хүрэлцэхгүй маш доогуур энерги ялгарч байдаг учраас тэр хүн тэр үед ялгаруулах тэр сөрөг эмоцтойгоо хамт маш их энерги алддаг болохоос ш энергийг ерөөсө хоригдлож чаддаг. А гэтэл юу өндөр давтамжтай энерги ирч хүчийг чамд өгдөг вэ гэвэл зөвхөн нөгөө зөв хоол, зөв эмоц буюу эерэг сэтгэл хөдлөл энэ бүхэн энерги ирч хүчийг нэмдэг байна. Тэгэхээр юу энерги ирч хүчийг өгдөг юм, юу энерги ирч хүчийг алдуулдаг юм бэ гэдэг тухай сургалтандаа бас энэ тухай бас та бүхэнд маш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгэхээр бид нэр одоо үедээ ерөөсө хамгийн гол нь бид нар өнгөрсөн үеэсээ салж ирээдүйдээ санаа зовхгүй байж яг одоо үедээ энэ цаг мөчтөд амьдарч ижил энэ энерги хадгалж чаддсан байх гэдгийг маш сайн ойлгуулахын тулд энэ манай сургалтын үед маш их мэдээлэл өгөх болно. За тэгээд 3 дугаарт гэвэл энэ сургалтаар бид нэр та бүхэнд юу өөрчлөхийг санал болгож юунд нэмэр болох вэ гэвэл юунд нөгөө тус дэм болох вэ гэвэл бид нар та бүхэн өөрийнхөө мишнийг олоход маш их хичээн зүтгэл гарах. Мишн гэдэг нь юу вэ гэвэл та бүхэн өөрийнхөө би хинбэ гэдэг утга учир олох. Би энэ хин юм бэ? Би энэ амьдралд миний утга учир юу юм бэ? Би энэ амьдралд ямар зорилготой ирсэн бэ гэдгийг олохын тулд та бүхэнд энэ амьдралын чинь зорилго, таны амьдралын үн цэнийг чинь олж өгөх бидний сургалтаар туслах болно. Тэгэхээр өөрийн чадах зүйлээ тултал нь хийж байж зөв хийж байж бид нар өөрийнхөө утга учирыг энэ амьдралдаа хэрэгжүүлж бусдад сайн сайхныг өгж амьдрч чаддаг юм байна гэдгийг бас сургалтаараа та бүхэнд ойлгох болно. За мөн 4-р нэг бол амьдралынхаа төлөө өөрөө хариуцлага өрөө гэдэг даалгавар та бүхэнд өгнө. Ингэж бид нар өөрийгөө өөрчлөх боломжтой. Амьдралынхаа төлөө хариуцлага өргөх гэдэг нь юу юм бэ гэхээр одооны нийгэмд яадаг вэ гэхээр одоо би цааш нэлээд ярина. Одооны нийгэмд яадаг вэ гэхээр бид нар хуучин үзэл бодлороо бид нар хин нэгэнд бид нар дээрээ туслана. Хин нэгнээс тусламж ирнэ. Хин нэг нь надад ингэх ёстой, хин надад өгөх ёстой. Хин нэг нь миний ажил болохгүй учраас тэр нэгэн буруутай. Энэ буруутай болохоор миний ажил бүтсэнгүй, миний амьдрал болохгүй. Ерөөсөө өөрийнхөө болохгүй байгаа бүх зүйл дандаа бусдыг буруутгадаг, бусдаас тусламж хайдаг. Гэтэл энэ хариуцлага өөрөө авч чадах юм бол бид нар энэ амьдралаа өнөөдөр өөрөө бүтээж чадна. Хамгийн чухал нь энийг бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ сургалтаараа бид нар юг ойлгож өгөх вэ гэхээр хүн гэдэг амьтан чи ерөөсөө биднийг бүрдүүлж байгаа эс болгон ганцхан бидний нэг организмыг амьд мэд авч явахын тулд үйлчлж идэгтэй адилхан бид нэг хүмүүр энэ хорвоо ертөнцийн нэгдмэл энэ хорвоо ертөнцийн энэ оршихуйн нэгэн эд эсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоор бид нар энэ нэг эд эсэн бүхэл бүтэн энэ хорвоо ертөнцийн энэ дэлхийг амьд мэд авч явахын тулд адилхан энэ хорвоо дэлхийн төлөө бусдынхаа төлөө хүчин зүтгэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ алдагдсан учраас өнөөдрийн нийгэмд бид бүгд шаналаад байгаа, зовоод байгаа, зовлонгоос амьдчилж чадахгүй байгаа. Тэгээд хин нэгэн баян тансаг амьдарч байгаад дандаа хатаарч идэг, хин нэгэн бидрээс илүү амьдарч ивэл дандаа өөрийгөө харьцуулж идэг, өөрийгөө дандаа хохирч золиос тэгээд дандаа бусад миний амьдрал буруутай. Миний амьдрал дандаа болов буюу тохиолдоод байна гэж үздэг. Гэтэл энэ бол тохиолдол биш. Тэгэхээр энэ амьдралын бүх зүйлийг чи өөрөө бүтээж идэг гэдгээ одоо бид нар ойлгох цаг нь аль хэдийн ирсэн байна. Тэгэхээр бид энэ сургалтаар та бүхэнд юу зааж өгөх вэ гэхээр бусдын амжилтын шалтгаан нь өөрөө байх хамгийн чухал зүйлийг та бүхэн зааж өгнө. За тэгээд одоо би та бүхэнд үзүүлж байгаа энэ хоёр зургийг харьцуулаад үзүүлье. Би өөрийгөө өөрчилсөн төв. Би яагаад өнөөдөр та бүхэнд ийм итгэл үнэмшилтэйгээр өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Дотоод хувиргалтай хийн. Өөрийгөө энэ нийгэмд бүтээх хэрэгтэй. Өөрийгөө энэ нийгэмд зориулах хэрэгтэй гэдэг тухай яриад байгаагүй. Энэ олон шат дамжлагыг би өөрийнхөө амьдралын одоо энэ хэсэг хугацаа хүртэл амьдрсан амьдралынхаа туршлагаар батлаад өөртөө хэрэгжүүлээд
өөрийгөө бүрэн өөрчилж чадсан түүхээ ярих гэж байгаа учраас энэ түүхээ та бүхэнд бас зааж өгч, сургаж, хуваалцаж та бүхнийг бас араас хөтлөх гээд байгаа учир нь юм. За дээд зургийг бол та бүхэн хараад за аль нь одоо үе, аль нь хэдэн настай үе юм бол гэд нэлийн эргэлзэж байгаа. За тэгвэл дээдлийн зураг бол миний ерөөсөө 32 настай зураг. 33 та. Доотлын зураг бол өнөөдрийн би 50 гараа явж байгаа. Энэхтэй баясгалан байна. За тэгээд энэ хоёр зураг яагаад энэ ялгаатай вэ? Тэгэхээр хуучин би ямар байсан бэ гэвэл миний өөрийгөө өөрчилсөн трансформашн хийсэн түүхээ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд гаднаас нь харахад хүртэл гаднах харагдаж байгаа харагдцаасаа би өөрийгөө өөрчилсөн үнэхээр харагдаж байгаа байх гэж та бүхэнд бодож байгаа хаа. Яагаад гэвэл хуучин би ямар байсан бэ гэвэл би яг хуучин 90 үеийн ёсортхууны нийгэмд амьдарч исэн, үзэл бодлоор амьдарч исэн ийм хүн байжээ. Хуучин бол би ажиллаа хийх ёстой, ингээд ажлынхаа төлөө махруу зүтгэдэг, надад дээрээс амралт гэж байдгүй, чөлөө цаг гэж байдгүй, ажил гэр надад амьдралдаа гэр бүлдээ зарцуулах цаг байдгүй, ерөөсөө бүр юуны төлөө юм мэдгүй шаргуу хөдөлсөөр байгаад өнөөдрийг хүрчээ. Яг бол хуучин ёсортхууныхаа маш их олон үзэл бодлуудад баригдсан байсан. Тэрийг би одоо та бүхэнд дахин хэлнэ. Аргашаа хэлэх болно. За 2015 оноос бол би бүр огт хөгжихөө байсан. Яг гэвэл миний хийдэг ажил миний гарын 15 3-нд орчихсон. Юу бол ингээд амархан хийчдэг. Тэгсэн мөртлөө би ерөөсөө цаашаа хөгжихөө байсан. Юу ч нэг өөрөө өөртөө шинээр бий болохоо байсан. Шин зүйл авч уншиж хөгжихөө байсан. Тэгээ бусдад өгөх үнц нь надад байхгүй. Үнц гэдэг юу юм бэ гэхээр бусдад өгөх тийм мэдлэг, чадвар надад байхгүй болсон юм шиг санагдсан. Тэгээд дээр нь ажилласаа таашаал авах байсан. Тэгээд дээр нь би бүр 15-20 хилэн таргалсан. Одоо маш их мариалаг болсон, өөртөө маш их дургу болсон, маш их стресс болсон. За үүний үр дүнд миний дээдлийн 32 та би болжээ. За тэгвэл яагаад дахин энэ 15 оноос хойш 10 жилийн дотор би өөрийгөө дахиад шинээр бүтээж миний дүр төрх ад жаргалтай болсон, миний байгаа байдал дур булаан болсон. Энэ яагаадгүй л би энергийн хувьд өөрийгөө өөрчилж чадсан байна. Хүн өөрийгөө өөрчилсөн, трансформац хийж чадсан, хувиргалсан гол илэрлэл нь ерөөсөө гаднах дүр төрхөндөө нүүр царайнд харагдсан. Тэгэхээр би өөрийгөө хайрлаж эхэлсэн байна. Би өөрийнхөө дуртай ажлаа хийж эхэлсэн байна. Ажлаасаа таашаал авч эхэлсэн. Бусдад амьдралынх нь утга учраа олоход нь өөрийгөө зориулж эхэлсэн, тусалж эхэлсэн. Дээр нь өөрөө хөгжиж эхэлсэн. Энэ хөгжиж эхлэх гол үндэс нь миний ном байсан гэж би олон подкастн дээр ярьсан тийм. Ягдгүй л энэ номноос би хүн энэ амьдралдаа ирнэ юуны төлөө амьдарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Энэ амьдрал чинь ганцхан юм материалын хэрэгцээ биш юм байна. Энэ амьдралд чинь сүрэг эмоцуд ямар хор хөнөөлтэй байдаг юм бэ? Яагаад өвчин ирдэг юм бэ? Яагаад өвчнөөсөө салж болох юм бэ гэдэг утга учирыг ойлгосон учраас өнөөдөр би өөрийгөө бүтээжээ. Дээр нь амьдралдаа маш их хариуцлагатай болж болсон. Шаргуу өхөн хатан тэмцэхэ байсан. Ажлаа сольсон. Өөрийн бусдад өгч чадах 25 жил хуримтлуулсан энэ үнцэн мэдлэг чадвараа бусдад зөвөр эргээр түгээж эхэлсэн учраас би өөртөө өнөөдрийн өөртөө хайртай болсон байна. Ингэж би өөрийгөө хувиргасан байна. За тэгвэл энэ явцдаа би өөрийнхөө мишнийг олсон гэж хэлэхэд болно. Яасан бэ гэвэл миний овог гэрэл миний нэр баясгалан. Миний мишн буюу миний энэ амьдралын утга учир юу байсан бэ гэвэл би бусдад гэрэл гээе баяр баясгалангийнх нь шалтгаан байх ёстой ийм мишнтэй хүн байжээ гэдгийг ойлгосон. Тэгээд өнөөдөр би та бүхэнд энэ амьдралд нь гэрэл гээхээ өгөхийн тулд баяр баясгалан аз жаргалыг авчрахын тулд мэддэг чаддаг бүхний та бүхэнд сургаж та бүхнийг эрүүлж өлтөж өнөөдөр та бүхний амьдралыг чинь эерэг болгох гэж ирсэн. Та бүхэн ментор гэж хэлж болно, багш гэж дуудаж болно. Зөвхөн найзаач гэж дуудаж болно. Ер нь найзаа гэвэл надад илүү амар байна. Тэгээд та бүхэнд би өнөөдөр мэдлэг өгөх гэж байгаа болохоос өөрөөрөө дамжуулж энэ олсон мэдлэгээ энергиэрээ ингэж дамжуулж өгч байгаа. Тэгэхээр миний энэ эмоцтой хэлж байгаа үг үйлдэл болгон та бүхэнд ямар нэгэн инсайт буюу таны дотор эврика тийм бэ. Ийм байсан юм биш тэгээд маш их тийм гинтийн шокийн мэдээлэл та бүхэнд өгөөд энэ мэдээллүүдэд та бүхэн нэгдмэл цул олгоод дараагийнхаа амьдралдаа ашигласаа гэж та бүхнээс хүсэж байна. За тэгвэл бид нар яагаад энэ амьдралдаа амжилт олохгүй байгаа юм бэ?
Яагаад бидний хуучин амьдралд үүссэн одоо бид нар блог, сэтгэлийн хүлээс маш их травматай, маш их сэтгэлийн шарахтай тийм болохоор чи өнөөдөр сайхан явахгүй байгаа юм байна. Маш олон сургалтуудаар суугаад зөндөө юм тухай сонссон. Гэтэл энэ хаанаас ирчээд байгаа юм бэ? Яагаад ийм байгаа юм бэ гэдэг нарийн энэ нийгмийн энэ дэлхийн хорвоо ертөнцийн байгалийн жамын хувь хаанаас энэ бүхэн биднэрт ирсэн бэ гэдгийг ойлгох гэж би одоо оролдъё. Энэ юу вэ гэхээр энэ бол энэ сургалтыг бол би өмнө нь маш олон их сурвалжуудаар нийлүүлж байгаа бэлдсэн учраас та бүхэнд өөрийнхөө ойлгосноор амжуулж байгаа гэж ойлгоорой. Гэхдээ энэ дотор бол бүр төгс үнэн зүйл гэж бол байхгүй. Төгс худлаа юм гэж огт байхгүй. Яг гэвэл энэ бүхэн бүгд нотхон дээр суйрлагдсан, шинжлэх ухаанаар батгдсан зүйлүүдийн тухай би танд ярих гэж байна. Тэгэхээр та бүхэн одоо миний энэ хэлэх хуучин та бүхний парадигм буюу хуучин итгэл үнэмшил, хуучин ёс суртахуун бид нар мораль гэж их ярьдаг гэсэн тийм. Ямар моральгүй юм бэ? Ямар соёлгүй юм бэ? Ямар өмс чанаргүй юм бэ? Ямар ёс зүйгүй юм бэ гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг ёс зүйгүй бай гэж байгаа юм биш. Энэ хуучин бидний энэ мораль ёс суртахууны эрен үе байжээ. Бидний өнөөдөр 2000 он хүртэл амьдарсан энэ нийгэм төр чигээрээ яадаг байсан бэ? Бид нар юуг заадаг байсан бэ? Бид нар ерөөсө шаргуу хөдөлмөрлөл бол ерөөсө маш их үн цэнтэй зүйл. Чи маш их бүтээн өөрийнхөө төлөө хөгжиж ингээд бусдад хэрэгтэй байхын тулд чи маш их шаргуу хөдөлмөрлөх ёстой. Юуны төлөө гэхээр бусдад харагдах байдлаараа чи бусдад хэрэгтэй байх хэрэгтэй. Бусдад хэрэгтэй байх нь зөв. Гэхдээ энэ хэрэгцээгээ өөрийнхөө үн цэнээр дамжуулж биш зөвхөн тэр бусдын төлөө шаргуу хөдөлмөрлөж гэр бүлээ март те өөрийнхөө эцэг эхээ март өөрийгөө би гэдгээч март өөрийнхөө эрүүл мэндийг хай тэгж шаргуу хөдөлмөрлж чи зорилготой хүрнэ гэж заадаг гэсэн. Тийм байгааз. Дараагийн дугаарт нь бидэрт юу гэж заадаг байсан бэ? Ямар итгэл үнэмшил бидний дотор байгаа вэ? Ямар ч хамаагүй аргаад зорилготой хүргэж заадаг гэсэн. Эрүүл мэндээ алдаж гин үү, тэр машин тэргээ алдаж гин үү, өөр зээл тавьж гин үү, тэрээс хамаагүй заадаг. Тэгээ сургацсан бидний ээж аав, бидний өвөө эмээ. За бидний хуучин нийгэмд яаж сургасан бэ гэвэл энэ нийгэм гэдэг бол ерөөсө тэмцэл өрсөлдөөний талбар. Сайн муу хоёрын хоорондын ийм хоёрчлогдсон ийм энэ хорвоочин сайн муу хоёрын хоёр нөгөө төсөөлөл, хоёр нийгмийн нөгөө хоёр төлөөлөл гэж ойлгогддог байсан. Тэгэхээр одоо бол энийг шал өөрөөр тайлбарлаж байна. Одоо бол энэ хуучин бол сайн муу гэдэг нь яагаад сайн муу гэж байгаа гэвэл чамд хүн сайн хандж байвал энэ сайн хүн. Энэ хүн муу хандж байвал чамд муу хүн гэж тайлбарлаж. Энэ зүйлийг хийвэл муу, энэ зүйлийг хийвэл чи сайн хүн. Яагаад гэвэл энэ нийгэмд тэгж харагдуулдаг байна шүү дээ. Дахиад бидрийг нийгэмд ямар харагдуулдаг талаар нь ярьсан болохоос ш сайн муу гэдэг хоёр зүйлүүд энэ хорвоод ерөөс огт байдгүй. Сайн муу гэж энэ хорвоод хүн ерөөсөө байдгүй. Энэ бол бидний үнэлсэн үнэлгээ. Бусдыг үнэлсэн үнэлгээ. Энэ хорвоод хоёрхан төрлийн хүн байдаг юм. Нэг нь сайн хүн буюу чиний найз. Хоёр дахь нь муу хүн гэж бодож байгаа хүн чинь чиний сургагч, чиний багш. Яагад сайн хүн бол чамд сайн ханддаг нь чамд хайртай. Чиний ойр дотны гэр бүлийн чамааг ойлгодог. Чиний нөгөө ухамсарын хувьд чамтай ер нь ойролцоодоо тийм үзэл бодолтой хүмүүс чиний хувьд сайн хүн байж болно. Дандаа чамд тусалдаг тийм хүмүүсийг чи сайн гэж үнэлж байгаа бол энэ бол чиний найз баг. Хоёр дахь нөгөө муу гэж бодож байгаа хүмүүс чинь бол чиний хандж байгаа чиний хандлага штэ. Тэр хүмүүс чинь чамд муу хүмүүс биш ээ. Энэ хорвоод ерөөсөө сайн муу юм байхгүй. Энэ хүмүүс хүн бүгд адилхан, бүгд онцлогтой, бүгд хувь хүний өөрийн амьдралтай, өөрийн амьдралын замтай, өөрийн өгсөн хорвоо ертөнцөөс өгсөн өгөгдөлтөө чадвартай, маш их оюун ухамсартай, мундаг. Гэвч тэр хүн чамд хандж байгаа хандлагаараа чамд чиний буруу байгаа зүйлийг чинь зааж өгч байгаа багш байдаг. Тэгэхээр муу хүн болгоноос энэ хүн надад юу гэж хэлэх гээд байна? Энэ хүн надад юу заах гэдэг гэдгийг ойлгож аваад тэр хүнийг хүлээж авах хэрэгтэй. Ингэж бид нэр энэ хорвоо ертөнцийг сайн муу гэж хоёр туйл болгохоо болдог жамтан байна. Тэгэхээр үүнээс хойш та бүхэн энийг ойлгож аваарай гэж хүсье. За дээр нь өөрийнхөө эгогоо маш их сайн судлах хэрэгтэй. Яг гэвэл бид нар эго гэдэг бол ерөөсөө муу зүйл хамгийн болохгүй зүйл чи эго чи нэг өндөр байх юм бол чи маш их бардам зантаа тийм бие хувиа хийчээсэн хүн байдаг. Маш олон зүйлийг эгогийн тухай ярьдаг. Гэтэл эго гэдэг бол бидний хамтрагч байдаг байхгүй. Эготой хүн бол сайн хүн. Гэхдээ энэ эгогоо дэндүү их
юугаар тэжээх вэ гэхээр муу сэтгэлээр болон сөрөг сэтгэл эмоц бардамнал тий нөгөө нэг хит их өндөр нөгөө бардамзан хит их эго занд хөдлөх бусдыг хинч бишээр дүгнэх бусдыг хүлээж авахгүй байх бусдад их өндрөөс тий нөгөө нэг дээрлэж шүүмжилж ханддаг эго дээр ийм сэтгэлүүд үнэхээр энэ эго бол чиний нөгөө сайн хамтрагч биш болж байна. Тэгэхээр бид нар хуучин нийгэмд бол яадаг гэсэн бэ гэхээр босхын тулд заавал унах хэрэгтэй. Мөнгөтэй байхын тулд заавал хоосрох ёстой. Тэ баян байхын тулд заавал эхлээд хоосноос эхэлдэг ёстой. Чи нөгөө энэ зөв юмыг сурахын тулд заавал алдаан дээрээ сурах ёстой. Ийм л юм заадаг гэсэн. Гэтэл энэ бол тийм биш ээ. Энэ хорвооч нь ерөөсө туйлын ийм тэнцвэртэй бөгөөд баялаг маш их эд баялгаар баялаг чамд энэ хорвоо бүх юмаа өгөхөд бэлэн байгаа боловч чи тэр болгоныг хүлээж авч чадахгүй дандаа эсэргүүцэж байгаагийн л гай. Тэгээ бид нар энэ хуучин нийгэмд яадаг гэсэн. Тэгэхээр маш их бүх зүйлийг өөрөөсөө хязгаарладаг гэсэн. Өөрсөндөө маш их юм блог, бэрхшээл, саад тутахыг үүсгэждэг гэсэн. Гэтэл саад бэрхшээл болгон бидрийг цаашаа хөгжүүлэх гэж байгаа хүч, бидрийг мотивацлдаг, урам зориг өгдөг юм хүч байгаад байгаа. Гэтэл бидний ирсэн саад болгоныг нийгмээс ирж байгаа энэ бэрхшээл болгоны нэг хүний үгч байла, нэг хүний үйлдэлч байла, нэг одоо босоо гараа явах гэжсэнаа түлхүүрээ мартчихлаа, түлхүүрээ мартчихад очиод ажил дээр хоцорчлаа, ажилдаа хоцорсноос болоод дарагдаа загнууллаа. Энэ болгоныгоо ёо түлхүүрээ мартсноос бол гэтэл эрэг талаас нь бодоод үзэх хэрэгтэй. Энэ нийгэм хязгаартай нийгэм биш. Энэ бид нар өөрөө өөрсөндөө юм хязгаар тавьдаг байхгүй. Тэгэхээр бид нар хэрвээ түлхүүрээ мартсан бол за түлхүүрээ мартсан чи буцаад ороод авъя. Юуны магаад энэ надад нэг юм сайн тохиог өгсөн бол буцаад орсон чинь плетик асфальтаар ороход гал гарахад бэлэн болсон байл. Энэ юу? Нөгөө саад бэрхшээл болгоныг чи өөрөө өөртөө ашигтайгаар ашиглаж байгааг нэг хэлдэг. Тэгэхээр саад тутгар дээр битгий тархиндаа блок үүсгэж байгаа гэдэг нөгөө нэг одоо тохиог өгөөд байна шүү дээ. За бид бусдаас маш их хамааралтай эренгүйд амьдарч байсан. Ерөөсөө бидний байгаа байдал бусдаас хамаардаг гэсэн. Энэ бусад хүмүүс онцгүй байгаа болохоор би ерөөсөө энэ нийгэмд амьдарч чадахгүй. Би энэ ерөөсөө гэр бүлтэйгээ таахгүй. Би энэ хамт олонтойгоо таахгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс тэнэг байна. Энэ хүмүүс муухай байна. Энэ хүмүүс намайг ойлгохгүй байна гэж ярьдаг. Гэтэл энэ хорвоог чи өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө хандлагаар, өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр, өөрийнхөө байгаа байдлаараа энэ орчинд байгаа бүх зүйлийг эд зүйлч бай, хүнч бай, орчлон байгаль дэлхийгч бай бүгдийг чи таталцтай хуулийн дагуу татчихдаг. Яг маш олон хуулийн тухай бас энэ судалсан дээр тайлбарлах байна. Тэгэхээр бид энэ нийгмээс хамаардаг юм биш. Бид өмнө нь бол маш их хамааралтай нийгэмд амьдарч байлаа шүү дээ. Бүгд бусдад гоё харагдахыг хүсдэг байлаа. Энэ надаас л болоод энээс болоод л би бунхаа яваад байна. Энээс болоод би зовоод байна. За энэ байр амьдарч байгаа байршлаа өөрчилчихвэл би гоё амьдрах гэж. Энд ч боддог гэсэн. Гэтэл бид нар энэ үйл явдлыг одоо нөгөө эргээр харж чадахгүй байсан юм сохор нийгэм байж л гэж үзэх хэрэгтэй. Тэгээд дараагийн нэг зүйл нь бол бид нар зорилгынхаа төлөө өөрийгөө ерөөсөө байнгын золиос мэтээр хохирогч мэтээр ерөөсөө төсөөлдөг гэсэн. Эрүүл мэндийн цаг хугацаа ерөөсөө маш их зүйлээ би нөгөө зорж иж зорилго бол маш удаан биелдэг. Тэр нэгэн 10 жил 20 жилийн дараа биелнэ гэж боддог гэсэн. Мөнгө хуримтлуулаад байдаг байшин авна 5 жил 10 жилийн дараа арай гэж нөгөө мөнгөнд бүрдээ байшин авахгүй тэл нөгөө байшингийнх нь мөнгө суг өсөд алга болчихдог. Гэтэл өнөөгийн нийгэм бол тийм биш. Бид мөнгө гэдэг бол энерги. Энерги гэдэг бол ерөөсөө маш том боломж. Энерги гэдэг бол бүх зүйл. Тэгэхээр бид бүхэн ухамсарын хувьд хөгжиж, сэтгэлгээний хувьд боловсрал эзэмшиж, материалын эд зүйлсээс салж иж, мөнгө гэдэг зүйлээ өөрийнхөө зорилго биш, хэрэгсэл болгосон цагт л бид нар энэ амьдралдаа сайхан амьдрах гэдэг. Энэ амьдралдаа хохирогч биш, өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж, өөрийнхөө амьдралын жолооч нь, өөрийнхөө амьдралын эзэн нь болох гэдэг учраас байгаад байна. За хуучин нэрийн үед бол бид нар ёс суртахууны нэрэнд юу заадаг гэсэн мэт гадаад орчин л биднэрт нөлөөлдөг. Тэгээд нэг гаднаас болж байгаа зүйл л надтай тохиолдоод байдаг. Тэрнээс бол би бол өстой инхийн сайхан тагтаашиг эсвэл бүр инхийн сайхан сэтгэлтэй хүн шүү дээ гэж боддог. Тэгэл энэ аав ээж намайг буруу хүмүүжүүлсэн, энэ сургууль надад юу ч заагаагүй. Тэгээд би өнөөдөр одоо ингээл юу ч биш хийгээл явж ин дөө ингэж л ярьдаг байлаа. Энэ бол хуучин ёс суртахууны нийгэм байж.
За хуучин ёс суртахууны нийгэм бол ерөөсөө маш их юм ёс суртахуун өндөртэй хүмүүс байсан. Бид нар тэр хүмүүсийг маш улсад улсын байгууллагт олон жил ажилласан маш их юм ус зүйтэй ёс суртахуунтай маш их олон хүмүүс байсан. Гэхдээ тэр хүмүүсийн гараас нь ажил гардаг байсан. Ажил бүтдэг байсан. Гэхдээ энэ хүмүүс эцсийн дүнд нь ямар болж хуурсан бэ гэвэл өөрөө өөрийгөө хайрлаагүй, өөрөө хинч биш болоод тэтгэвртэй суугаад ирэхээр нөгөө бидний аав ээжүүд маш их стресстэй, маш их харамссан, энэ амьдралдаа юу ч бүтээгүй юм шиг санагдсан. Бүх амьдралын эрч хүчийг ганцхан үр хөвгтдээ зориулсан, ганцхан ажилдаа зориулсан. Гэтэл энэ хүн өөрийгөө ерөөсөө бүтээж чадаагүй. Маш их юм хэлбэлзсэн сэтгэл хөдлөлтөө маш их амархан утардаг, маш их амархан баярлдаг, жижигхэн зүйл баярлдаг. Зарим нэг нь нилээд хэсэг нь архиндж ирсэн. Энэ бүхэн юутай холбоотой вэ гэвэл бид нар хуучин сэтгэлгээнээсээ өөрийгөө хөгжүүлж өнөөдрийн нийгэмд шин биегээ бүтээж энэ нийгэмд зохицож амьдраагүй юм гай. Бид нар дандаа бусдыг буруутгадаг байсан. Өөрийгөө ч буруутгадаг байсан. Маш их зүйлд харамсдаг байсан араас нь. Бусдыг маш ихээр шүүмжилдэг. Одоо хүртэл энэ шүүмжлэг нөгөө урсгал тасраагүй. Одоо хизээ тасрах вэ гэвэл энэ шин нэрэн үе одоо энэ манай Зинзэтийн үеийнхэн үед л нэг одоо бусдыг шүүмжлэгээ болоод ер нь утга учир ойлгож эхэлж байна. Энэ 2010 оноос хойш 2000 оноос хойш төрөсөд бол тэр чигээрээ энэ амьдралын энэ дэлхийн ертөнцийн квантын физикийг энэ байгалийн жамыг энэ хуулийг бүгдийг ойлгочих. Тийм болохоор тэр хүмүүс бол бидрээс арай өөрөөр амьдрна. Энэ энергийн, энэ технологийн нэрийн үед өөрийгөө биеэ зөв авч явах юм шатанд ирсэн байгаа хүмүүс байна. Тэгээд бид нар энэ нэг буруу сэтгэл, муу сэтгэл гэж ярьдаг тийм нэг буддын шинжлэх ухаан. Тэгвэл бидний ангаахын шинжлэх ухаанаар бол энэ сөрөг сэтгэл хөдлөл болгон маш их эрч хүчийг биднээс авч идэг юм байна. Маш их тэр харамссан, шүүмжилсэн, буруутгасан энэ сэтгэл хөдлөл болгонд бид нар маш их эрч хүчээ энерги өгч идэг. Бидний нөгөө хязгаартай өгөгдсөн энерги маш их юм буруу сэтгэл хөдлөлд алдаж идэг учраас бид нар өнөөдөр ажилласаа ирээд яагаад хөдөлж чадхаа байдаг. Яагаад ядардаг. Яагаад юу ч хийхээс дургуутдаг. Яагаад яван дээр хараад ирээд хөвтчдэг. Яагаад гэвэл бид нар өдөржингөө тэр сэтгэл хөдлөлтөө буруу сэтгэл хөдлөлтөө маш их эрч хүчээ өгчдөг. Яагаад гэвэл өдөржингөө бид нар өөрийнхөө дургуй ажлыг хийдэг. Бусдад дандаа ажил хийж өгч юм гэж боддог. Бусадтай харилцаж чаддаггүй. Тэгээ дээр нь өөрийнхөө энерги, зөв энерги авч чаддаг. Юунаас авдаггүй гэхээр кофенаас авчдаг, эсвэл яваад бааранд ороод пи уучдаг. Өнөөдөр стрессчлээгээд яваад пи уудаг, архиуд. Эсвэл клубд ороод бүжгэлдэг, эсвэл найз нөхдөдтэйгээ хот бацдаг. Энэ болгонд яаж нэг вэ? Энэ болгонд бид нар асар их эрч хүчээ алдаж идэг юм. Яагаад алдаад байгаа юм гэдгийг энэ сургалтаараа та бүхэнд зааж өгнө. Тэгэхээр сөрөг сэтгэл хөдлөлт болгонд бид нар баригдах тусам энэ сэтгэл хөдлөлийг өөрөөсөө илэрхийлэх, гаргах тусам энерги юулж идэг. Дээр нь бидний бас нэг юм том алдаа байна. Яагаад одооны тархиа өөрчлөх тухай, квантын физикийн тухай, даалт ухамсарын тухай бүх номлол, бүх эрдэмтэд ерөөсөө одоо цаг мөчтэй амьдрал. Буддын шинжлэх ухаанч тэгж зааж. Буддын шашин бол хамгийн шинжлэх ухаанч шашин гэж сүүлийн 10 жилд тогтоогоод баталчихсан. Юу гэж зааж байгаа вэ? Яг одоо цаг мөчтэй амьдрал. Яагаад? Яг тэгвэл нөгөө одоо бид нар хэлэхэд амархан мэддэг шүү дээ. Яг тэгвэл өнгөрснийг буцаахгүй ирээдүй болоогүй байна. Тийм болохоор өнөөдөртэй амьдрал. Нэг талын зөв. Гэтэл энерги хот квантын физикээр бид нар яаж байгаа вэ гэхээр бид нар өнгөрснийг бодох тусам нөгөө бидний тархинд байгаа хуучин нейроны холбоосууд улам батчаад идэг. Дахин бодоод ахаар дахин тархинд дотор чи эргэлдээд идэг. Тэгэх тусам бидний ил ухамсар буюу бидний нөгөө оюун ухаанд энэ логик, анализ хийдэг, дүгнэлт хийдэг энэ тархил ажиллаад идэг. Гэтэл бидний даалт ухамсар гэдэг маш их үнэ байдаг, нөгөө мөсөн уулын ёроолтон байдаг асар том бидний бүх энерги, мэдээллийг, бидний хойч өмнөх ирээдүйн тухай бүх мэдээллийг агуулж идэг. Бидний бүх эрч хүчийг, бидний бүх нөгөө нэг авьяас, интуиттэй бидний зүүн совин бэлгийг бүгдийг агуулж идэг нөгөө даалт ухамсар дээшээ гарч ич чамд замыг чинь зааж өгөх ямар ч боломж олгодгүй. Яагаад өнөөдөр биднийг йогоор маш их хичээлээрээ яагаад бясалгал хийгээч вэ? Ерөөсө хоёр хүний тутам нэг нь бараг бясалгал хийж эхэлж байгаа. Энэ маш сайн. Яаггүй л
бясалгал хийж, йог хийж, энэ болгон бидний энергийн урсгалыг зөв болгож байгаа. Бидний мэддэг хамгийн 7 том хүрднээс доороос нь дээшээ бидний тархилуу бүх энергийн урсгалыг зөв чиглэлд нь авч байгаа. Нэг. Хоёрдугаар йог хийж ингэж нөгөө бясалгал хийх тусам бидний логик тарих буюу бидний бодлын тарих тайвширдаг. Бодлын тарих тайвширхаар бидний галд ухамсараас буюу бидний энэ том хард диск, бидний энэ галд ухамсар чинь тэр чигээр big data. Хүмүүс орж ирж байгаа энэ мэдээлэл өгөгдөл болгоныг та бүхэн бид энэ хязгааргүй цэвэр энэ ухамсарт оршихуй дэлхийн хорвоогийн том цэвэр ухамсарт оршихуйг агуулж байгаа big data бол бидний хүн болгоны тархин дотор галд ухамсарт нь байж байгаа шүү. Энийг бид нар хөгжүүлэхгүй байгаа болохоор эндээсээ мэдээлэл гаргаж авч чадахгүй байгаа учраас бид нар өнөөдөр зовоод шаналаад байгаа юм. Яагаад гэвэл бидний ил ухамсар бидний галд ухамсарын бүх мэдээллүүдийг дараад байгаа юм. Тэр нь ч аргагүй. Яагаад гэвэл галд ухамсар бол бидний бүх ой санаж байгаа. Галд ухамсар бол бидрийг хамгаалах асар том үүрэгтэй. Галд ухамсарт байж байдаг RIS буюу reticular farmaц гэж би олон подкастууд дээр ярьж байгаа. Reticular farmaц буюу бидрийг радар шиг бидний тархин дотор байнга эргэлдэж идэг хаанаас аюул ирэх нь бидрийг аврах, хамгаалах, аюулгүй байдлыг хамгаалах хамгийн чухал үүрэг галд ухамсарт гэж. Тийм болохоор бодлын тарих ажиллаа байвал галд ухамсар за байж байгаараа. Нөгөө дадлын ил ухамсар чинь нөгөө өнгөрснөө бодоол юм. Тийш чи хамаг энерги юулэгдээд идэг. Юу би чамд энэ галд ухамсараас чинь чамд зүү юм чинь гаргаж өгөх энерги надад үнэхээр хүрэхгүй юм. Тэгээд галд ухамсар чинь унтаа байгаад. Тийм болохоор бид нар өнөөдөр энерги өнгөрснөө бодоол өнгөрсөн дээр эргэлдээд байх тусам тэр бодож байгаа негатив буюу сөрөг үзэл бодлууд дандаа хуучин муу дурсамж хүний тархинд хамгийн хэрэгэлддэг. Яагаад гэвэл тэр хуучин муу дурсамж нь хүний тархи хамгийн бага энерги зарцуулдаг. Хэдий ихийг зарцуулдаг ч гэсэн хамгийн бага маш амархан энерги зарцуулдаг гэдэг. Өндөр гоё давтамжтай зүйл бодох тусам бидрээс асар их энерги ирч хүч, сэтгэлийн ирч хүч шаарддаг. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд муу бодол хамгийн их орж ирдэг нь яагаад гэвэл тэр хуучин бидний галд ухамсарт оршиж байгаа муу болгон ч бидрийг хамгаалах зэн совин байгаа учраас хамгийн түрүүнд тэр л орж ирдэг. Нэг хүнтэй тулгарлаа, тэр хүнтэй нэг эерэг юм ярих гэсэн чинь цаанаасаа чи өмнө нэг ийм хүнтэй харьцажсэн. Ийм хүмүүс ерөнхийдөө нэг ийм л эдэн штэ. Яах юм чи? Битгий ярилц. Муухай үг хэлээд явчих. Яаж ингэвэл хуучин галд ухамсарт байгаа нөгөө муу мэдээлэл чинь таны нөгөө зуршсан бодлын зуршмал зүйл чинь таныг одоо энэ хүнтэй таарахад өөр үйл хийхэд өөр үйлдэл хийхээс чинь нэг ёсны хамгаалж байгаа юм сайн тал. Нөгөө ёсны бас нөгөө дадал зуршлынхаа дагуу автоматар хийгээд. Тэгэхээр энэ автомат болгоныг бид нэр хизээ зогсоож чадахгүйгүүл бид нар энэ сөрөг сэтгэл эмоц болгоныг бодолгүйгээр шин төлөв, шин эерэг зүйл бодож, шин харилцаа, шин мэдлэгийг тархиндаа суулгаж иж хуучин эмоцийн үүсгэж исэн тэр хуучин бодолд байгаа хуучин тэр шарах сэтгэлийн хүлээс блок юу гэдэг хуучин үйл явдлууд, таагүй шокийн байдалд орсон тийм гинтийн цочром тийм үйл явдлуудыг тэр бодлуудыг тижээж байгаа нейроны холбоосыг мэдрэлийн хувьд таслахын тулд бид нар шин эерэг мэдрэлийн холбоос үүсгэх хэрэгтэй. Үүний тулд галд ухамсарын дотоод хувиргалт хийх гэдэг байгаа шалтгаан нь энэ. Тэгэхээр ерөөсөө явж бид нар юу хийх гэдэг байгааг бол энергийн хувьд бид нар таны сэтгэл зүйтэй ажиллаад сэтгэл зүгээрээ дамжуулан өөрийгөө дотооддоо хувирах гэж байна. Хуучин тэр зурсан муу сэтгэл хөдлөлийг батгаж байгаа тэр эмоцоор илэрх тэр нейроны холбоосуудыг таслаад шинэ нейроны холбоос үүсгэх. Энэ бол их амархан. Маш амархан. Хэдхэн секундэд нэг үүсдэг. Дахин давтах тусам баталгааждаг. Яг хуучин муу бодлоо бодох болгонд гарч ирээд идэг шиг. Тэгэхээр хуучин муу бодол бодох тусам бид нар асар их энерги зарцуулаад юу л идэг юм. Шинж биднээс энерги сорж авдаг юм. Энийг ойлгох цаг одоо бид нарт болсон байна. Шинж биднээс энерги сорж авах чадваргүй. Яагадгүй бид нар чинь өөрийнхөө энергийг
Бүрэн өөрөө өөрийгөө хамгаалж идэг чадвартай хүмүүс. Хизээ алдаад идэггүй бол бид нар зөвхөн өөрөө сүрэг сэтгэл хөдлөл илэрхийлэлтэй буруу зуршлаараа автомат үйлдэл хийх, буруу үйлдэл хийх, одоо буруу хооллох, тэгээд амьдралын дэглэм баримтлахгүй хагаа салхинд гарч энерги хүчийг авах, би нөгөө энерги хүчийг авах 5S-ийн зарчим байгаа гэж ярьжсэн. Тэгээд даавхан эргээд уншаараа. Ийм үед тэгэхээр бид нар маш их энерги алдчих юм. Дараагийн нөгөө нэг ирээдүгөө бодох санаа зовнох болгонд бид нар яагаад ирч хүчээ алдаад байгаа юм бэ? Яг л тэр зүйл. Өмнөх нь болохоор зуршсан бодлоо бодоод байгаа учраас тэрэндээ зарцуулах энергиээр зарцуулаад байгаа. А гэтэл ирээдүйн тухай бодохдоо бид нар сайныг бодож ерөөж унтдаг тохиолдол юм ховор. Бид нар яадаг вэ гэхээр за маргааш нэг тим юм хийн. Тэрэндээ маш их ач холбогдол өгөнгөө тэрнийхээ тухай за бүтэхгүй байх үедээ нөгөө тархич нь чамайг хамгаалахын тулд бүтгүүгийн төрүүлж санаанд ч оруулж ирдэг. За инхээр нөгөө бүтгүү юмнийхаа тухай санаа зовоод байдаг, үр хүүхдийн тухай санаа зовоод байдаг. Ирээдүйд яах вэ та? Ирээдүйд яахчгүй. Чи санаа зовоод байгаа бол чи тийшээ маш их энерги ирч хүч өгöd байгаа учраас ирээдүйд чинь биелэх нь тодорхой болчих. Тэгэхээр ирээдүйн тухай зөв зүйлийн төлөө санаа зовнох бол энэ бол чамд эерэг зүйлийг авчирна гэдгийг л ойлгох хэрэгтэй. А хэрвээ буруу зүйлийг бодсоор байх юм бол чи өнөөдөр энэ амьдралдаа буруу зүйлээ татсаар байна. Энерги ирч хүчээ буруу зүйлд анхаарлаа өгөөд байгаа зүйл болгон чинь энергийн хувьд батчаад биежээд байгаа учраас өнөөдөр материалыг энэ ертөнцид биелэх магадлал нь 100%. Ингээд ойлгож хэрэгтэй. Тэгэхээр бидний санаа зовоогүй зүйл зүгээр бодож өнгөрөө за би тийм юм хийндэ энэ маань болно бүтэн за болоо. Ингээд анхаарлаа өгөөд ирч хүчээ шингээгээд зөв энерги шингээгээд хорвоо ертөнцид илгээж чадах юм бол бид энийг хүссэн зүйлийг авдаг. А гэтэл санаа зовж анхаарлаа өгж хамаг ирч хүчээ тийшээ өгчөөд тэр болохгүй зүйл чинь биелэх нь тодорхой байна. Энийг л ойлгох. А өнгөрснөө бодоолох юм бол тэр өнгөрсөн чинь өнөөдөр давтагдаад маргааш ирээдүгөө чинь тодорхойлоод яваад байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр энэ цаг мөчтэй амьдраараа гэдэг нь ийм учиртай. Ямаад энийг тайлбарлахын тулд нэлээд олон юм тайлбарлчлаа. Гэхдээ энэ угаасаа энэ лекцэн дотор бас орж исэн хэсгүүд байгаа ч та бүхэн энийг ойлгоорой. За ингээд сөрөг сэтгэл хөдлөлтөд баригдаад хуучнараа санаад өмнөх зүйл дээрээ шаналаад ирээдүйн төлөө санаа зовоод ингээд нөгөө урдах таарлцсан үнэ гомдоод зүхэл шаналал ирээдүйд болох байгаа хүн за энэ ч одоо миний ажлыг биелэхгүй л ах та ингээд сөрөг эмоц хөдлөгдөөл нөгөөдөлтөө төрүүлж муу энерги шингээгээд өгөх юм бол чиний дархлаа асар их ундаг. Дархлаа унах шалтгаан нь энергигүй болсон учраас чиний дархлаа ундаг. Яагаад гэвэл энэ сөрөг зүйл болгонд чинь маш их стрессийн давар кортизол явж байгаа. Энэ кортизол даврыг цаарамжуулахын тулд чамаас асар их инсулин давар шаардлагатай. Эстроген давар чинь шаардлагатай. Тийм болохоор энэ инсулин чинь хоолой боловсруулахад нөгөө сахараа боловсруулахад биш чиний цус нь нөгөө кортизол даврыг цаарамжуулахын тулд асар ихээр зарцуулагддаг учраас хүн ингээд тархлаад байгаа юм. Ингээд чихрийн шижиг үүсээд байгаа. Ингээд нойр булчгаан үүсээд байгаа. Яагаад? Эрдөө стрессийн даврыг саармжуулахын тулд чиний инсулин хоол боловсруулалтандаа биш тэр өөр стрессийн даврыг саармжуулахын тулд маш ихээр зарцуулагдаж биеэс чинь ялгарч байгаа учраас чи өнөөдөр идсэн хоол болгон чинь ус суугаад тархлаад байна гэдэг хүмүүс үүнийг анхаарсан сураа гэж би хэлж байна. За ингээд дархлаа унсан хүний бие өвчнөөс салтгүй байх шалтгаан нь энэ юм. Улам өвчнөдөө анхаарлаа өгөөд өвдсөн хүн ёо би ингээд өвдчихлээ. За тэрэндээс нэг ханиа тавьчлаа. Энэ нэрээд миний хажууд ханиагаад байсан. Ингээд өвдчихлээ. Тэгээ гадаа явж ирсэн чи өстө гайтай би ингээд энэ тэнд зүгээр явнаас бүдэрч очоод унаад хөлөөг юмтэйчлээ. Ингээд бүх юмд дандаа бусад буруутай. Шалтгаанаа буруулаа өгөөлээ. Бусад руу өгөөлээ. Тэгвэл өнөөдөр чи өвчнөөс салахгүй. Ингээд тасралтгүй өвчний эргэлтэнд ороод байна. Яагаад гэвэл чи өвчнийхээ шалтгааныг өөртөө биш бусдад өгөөд бусдаас хайгаад байна. Шалтгаан нь чи өөрөө биш гэдгийг ойлгохгүй. Бусад чиний өвчний шалтгаан. Тийм болохоор би ерөөсөө өвчнөдөө л шаналаад байна шүү дээ. Тэгэхээр өвчнөдөө хамаг ирч хүч энерги өгөөд өвчнөө тийжээгээд юм гэсэн. Би өнөөдөр ийм өвчтэй болсон. Тэр манай энэ сургалтанд бол маш их олон хортой хавдартай хүмүүсээс нэлээд оролцож байгаа. За тэгээд маш их өөрчлөлтүүд илэрч эхэлж байгаа. Яг бол бид нар энэ өвчнийхэн шалтгааныг өөрөөс нь гаргаж ирж ойлгож өгч байгаа. Далд ухамсараас нь гадагшаа бүр юулж гаргаж өгч байгаа.
маш олон шалтгаан гарч ирдэг. Энэ шалтгаан болгоны дотоод хувиргалтай аргачлалаар хувиргадаг. Ингээ хувирсны ачаар бид өнөөдөр энэ хүний өвчнийх нь шалтгааныг тогтоосон учраас шалтгааныг олсон тохиолдолд өвчний 90% эдгэрэх магадaltaй гэж шинжлэх ухаанаар тайлбарладаг. Одоо ч энэ өвчнөд. Тийм болохоор өвчин болгон танд ирж байгаа. Дохио таныг зөв чиглүүлэх гэдэг байгаа. Чиглэл танд өгөх гэж байгаа эрч хүч гэдэг талаас нь ойлгож энэ өвчин надад юу хэлэх гээд байна? Энэ надад ямар эерэг сэтэл өгч вэ? Энэ надад ирээд байгаа энэ сөрөг сэтгэл хөдлөл ч гэсэн одоо би энд яагаад гомдоод байна? Энэ хүн надад яагаад ингэ хэлж вэ? Эндээс би юу ойлгож авах ёстой? Дээр нь энэ хүн надад ямар сургамж өгөх гэж юм гэж ойлгох болохоос ш тэр хүнийгээ буруутгах, тэр хүнийгээ муу үгээд өөрийнхөө харьцах хүнийхээ ирнэнээс хасч болохгүй. Хүн болгон чамд сургамж өгж байгаа учраас хүн болгон чиний муу хүн гэж бодож байгаа хүмүүс чиний багш учраас чи асар том боломжийг тэр хүнээс сурах боломжийг алдаж байгаа гэсэн. Үүнийг сайн ойлгоо. Тэгэхээр бусад чиний одоо нэг үзэл бодол, чиний итгэл үнэмшил, чиний ёс суртахуунд ерөөсө тохирох нийцэх алдахгүй. Битгий хүмүүс чи өөрөө ч гэсэн битгий хүмүүс таалагдах гэж, тохирох гэж, хүнлэн тухтай байх гэж хичээх ердөө хэрэггүй. Яг тэгвэл энэ чиний амьдрал, тэр хүний амьдрал. Та хоёр бол хоорондоо зөвхөн харилцааны хувьд харилцаж байгаа. Энэ нийгэмд харилцаагүй бол энэ нийгэмд хүн гэдэг юм доншин тохиох боломжгүй. Харилцаан гэхдээ сайн муу биш, эерэг сөрөг байх нь зөвхөн чиний хандж байгаа хандлага. Тэгэхээр энэ сөрөг харилцаанаас би юу олж авах ёстой вэ? Энийг л ойлгох хэрэгтэй. За хуучин ирэн бас яадаг байсан бэхээр чамтай бүх юм тохиолддог байсан гэж заасан тийм. Тэгэхээр амьдралынхын зохиогч нь чи өөрөө байгаагүй. Хуучин ирэнд бол юу байсан бэ гэвэл шалтгаан үр дагаврын ирнэ гэж одоо ч бид нарт заасаа хэвээр байгаа. Тэр юу гэсэн үг вэ гэхээр одоо ямар зүйл чамтай тохиолдох нь бол ерөөсөө альва нэг зүйл боллоо, чамтай тохиолдлоо. Энийний улмаас л одоо надад энэ үр дагавар чамд ирнэ. Нөгөө нэг үүлийн үрийн хууль гэж байдаг шүү дээ. Чи өнөөдөр ямар үйл хийн тэр чинь маргааш чамд ирнэ гэдгийг нөгөө энэ тайлбарлахдаа ингэж шалтгаан үр дагаврын ирнэ гэж ойлгодог юм шиг. Одоо нөгөө талаар энгийнээр тайлбарлал. Жишээлбэл нэг эмэгтэй нөхөртэй болъё гэж бодчих юм. Нөхөртэй болохын тулд тэр хүн өнөөдөр яадаг вэ гэхээр за би нөхөртэй болъё доо. Одоо хүсэж штэ тий хүслээ ингэж энэ шалтгаан нь бол одоо нөхөртэй болох шалтгаан байна. Тэгээ би нөхөртэй болохыг хүсэж байна. За нөхөртэй болъё, хүнтэй танилцаад явъя. Ингээ явж байгаад би нэг хүнтэй таарна да. Тэгээд үр дагавар нь битээр ингээд гэрлээд гэр бүл болно гэж ингээд таамаглаж амьдарч ижээ. Гэтэл өнөөгийн эрэг хүн бол бид нар гадны нөхцөл байдал бидэрт нөлөөлдөггүй. Бид нар ганцхан өөрсдөө нөхцөл байдлыг үүсгэж гадаад хүчин зүйлд нөлөөж чаддаг гэдгийг ойлгуулсан. Тэгэхээр эсэргээрээ болсон. Үр дүн шалтгааныг бий болгодгоо гэдэг ойлголтыг өнөө ирэн мэдэж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр нөгөө л жишээн дээр очие. За юу гэхээр за үр дүн шалтгааныг бий болгоно гэхээр одоо нөгөө нөхөртэй болъё гэж бодож исэн бодлоо. За тэгвэл эхлээд эмэгтэй яах ёстой вэ гэхээр тэр нөхрөө өөрөө дотроо төсөөллөөрөө би ийм нөхөртэй, ийм зам чанартай, ийм бие хаатай, ийм царай тавтай, ийм ажил хийдэг, ийм гоё, ийм надад ингэж ханддаг. Би энэ хүнтэй ийм ад жаргалтай байх, энэ хүнтэй байхдаа ийм эрх чөлөөтэй. Зүгээр намайг дэмждэг, энэ хүн чинь би дэмждэг, юм хамтдаа гоё гэр бүл болгоно гэж төсөөлж энэ шалтгаанаа эхлээд үр дагавраа эхлээд өөртөө төсөөлөх хэрэгтэй. Энийний араас нь нөхөр буюу нөгөө шалтгаан чинь чамд дуудагдаж ирдэг. Таталцлын хууль энэ хорвоод үйлчилж байна гэдгийг л тайлбарлах. Тэгэхээр энэ эрен бол ерөөс үр дагавар дээр төвлөрөх үр дүнд нь ад жаргал ирнэ гэдэгт итгэл, үнэмшил өөртөө бий болгох чухал юм байна гэж ойлгох. За ингээд хуучин эрен үеийн ёс суртахууны моралын нийгмийн дүр төрхөөлийг ерөнхийдөө тодорхойлсноо дотроос нь та өөрийгөө олж харсан бол баяр хүргэе. Яагаад гэвэл та өөрийнхөө дутагдлыг олж харлаа, тийм өөрийнхөө алдааг олж харлаа. Өнөөгийн нийгэмд өөрөөр амьдрах ёстой юм байна гэдэг шалтгааныг олж харсан тул одоо үүнээс хойш гайхширхаа битгий зогсоогоо. Яагаад бол энэ хорвоо ич хэдийн ертөнц энэ хорвоо бүх зүйл байгаа. Би одоо хүртэл энэ та бүхэнд энийг ярихдаа миний гар бурлалтай хэдэн градусын диаметраараа баг эргэлдэж байна.
тайлбарлаж байна. Яг гэвэл би энэ үгэндээ өөрөөсөө ялгарч байгаа энэ ирч хүчээ өгж байгаа учраас та бүхэн маш их буунаа гэдгийг би эргэлзэх байна. За хуучин 90-ийнх нь бол ерөөсөө ясвартгуунтнууд гэжээ. Шин 90 бол чадварлаг хүмүүсийн 90 юм аа. Тэгэхээр бид нэр өөрийн дотор байгаа энэ бүх хуучин програмуудаа, хуучин блокуудаа, хуучин үзэл програм мэдээлэл ясвартгуун өтгөл үнэмшлүүдээ засч байж л бид нар өнөөгийн шин бий болох нь байна. За энэ бүх зүйлээ та өөрөө бий болгож байгаа гэдгээ ямар ч байсан хамгийн түрүүнд ойлгоорой. Тэгэхээр одоо энэс хойш ярих гол нэг асуудал байгаад байгаа. Энэ юу вэ гэхээр энерги байж иж хүн ажралтай амьдардаг юм аа. Хүн гэдэг амьтан энергиэс бүтсэн шүү. Хамгийн хүчтэй энергийн блок бол төрүүлээд хэлэхэд гомдол юм шүү. Гомдол гэдэг бол зөвхөн 5 нас хүрээгүй хүүхдэд байдаг төлөвшөөгүй хүний зан. Тэгэхээр хэрвээ танд бусдад чиглэсэн маш их гомдлоо бол та энэ нийгэмд өөрийгөө бүтээгээгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Төлөвшөөгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Юу ч мэдэхгүй байна гэж ойлгосон ч болно. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд та яах ёстой вэ гэхээр өөрийнхөө амьдралдаа хариуцлагатай болох хэрэгтэй. Нөгөө хариуцлагатай болно гэдэг нь юу вэ гэхээр бусдаас ерөөсөө юу ч хүлээхээ бол. Бусдад надад туслана гэж харахаа бол. Бусдыг аж аргалтай болгочихъя гэж зүтгэхээ бол. Ерөөсөө нөгөө хар цагаан ерөөсөө зөвхөн ажиллаа хий. Өөр зүйл хэрэггүйгээд энэ нийгэмд мөнгөний төлөө явах бол. Яагаад гэвэл бүх зүйлийг чи өөрөө бий болгож чадна. Чи өөрөө энэ ертөнцийн бүтээгч гэдгээ ойлгоорой. За энэ үгийг тогтоогоод авсан байхад өнөөдрийн хичээлээс бүтээгч, энерги, сөрөг сэтгэл хөдлөл, даалд ухамсар болоод гэдэг бидний big data энэ маш олон инсайтуудыг та бүхэн өөрөөсөндөө бичиж аваарай гэж хүсье. За шинэ 90-ийн онцлог юу юм бэ? Шинэ 90 үеийн итгэл үнэмшлүүдийн шинэ 90 үе бол энергийн болон харилцааны үн цэний нийгэм байна. За энерги гэдгийг би та бүхэнд ярьсан. Энерги гэдэг бол харилцаа. Энерги гэдэг бол боломж. Энерги гэдэг бол эрүүл мэнд. Энерги гэдэг бол мөнгө. Тэгэхээр энерги удирдах чадсан хүн энэ дэлхийг удирддаг юм байна. Хинч таны энергийг сорж авахгүй. Та зөвхөн өөрийнхөө энергийг хаа нэгэн газар руу үр ашиггүй дэмий зарцуулдаг, бас урсгалдаг юултгэл юм бэ. Ингэх тусам та өөрийнхөө энергийг зөв зүйл зарцуулах асар их боломжоо алдж байгаа, асар их эрүүл мэндээ алдж байгаа, асар их мөнгө алдж байгаа, асар их харилцаагаа алдж байгаа гэдэг юм. Тэгэхээр энэ нийгэмд зөв өөрийгөө бий болгохын тулд та энэ нийгэмд үн цэнтэй байх ёстой. Үн цэнээ бий болгох бүтээх ёстой. Энэ нийгэм бол үн цэнийн 90 үе болохоос ш шаргуу хөдөлмөр биш. Хэрвээ тийм их шаргуу хөдөлмөлөд байсан бол одоо тэр уурхад ажиллаж исэн хүмүүс тэгэж их шаргуу цаг наргуу хөдөлмөрлчгээд өнөөдөр яагаад нэгч саятан болсон уурхаач юм байх. Яагаад нэгч саятан болсон биллионер болсон тийм шаргуу хөдөлмөрлсөн малчин байх багт. Яагаад гэвэл бид нар энэ бүх зүйлдээ өөрийнхөө үн цэнийг өгөөгүй юм байна. Зөвхөн өөрийнхөө хувийн эрх ашигын төлөө амьдарч исэн юм. Ажиллаж исэн юм. Бусдад үн цэнээ төгөөгүй юм байна. Бусдын амжилтынх нь шалтгаан нь байгаагүй юм байна. Яагаад гэвэл зөвхөн хувиа хичээсэн амьдралаа бэрчжээ. Тэгэхээр үн цэн гэдэг бол маш их чамд байгаа чадвар, боломж, өгөгдөл, зөн совин, интуиц, за аяас, чадвар бүх зүйл энэ бүхэн чиний үн цэн учраас энэ үн цэнээ чи энэ нийгэм шинээр өдөр тутамдаа бүтээж авах хэрэгтэй. Тэгэхээр өдөр тутамдаа хин хүний хийх дургүй ажлыг чи хийж чадвал маргаашийн үн цэндээ чи маш их ойртож байна. Маргаашийн үн цэнээ бүгдүүлэхэд чи өнөөдөр жижигхэн алхмаар урагшилж байна гэсэн. За энэ 90 үе харилцааны 90. Хамгийн гол нь таатай харилцааны 90 үе юм аа. Тэгэхээр бид хамгийн гол нь хүмүүстэй нөгөө таатай харилцаатаа хүн болгоныг энэ тусдаа ертөнц тэр хүний ертөнцийг нэгдүгээр хүндлэх хэрэгтэй. Хайрлах чаддгүй махад хүндлэх хэрэгтэй, хүлээж авах хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй байх хэвээр, үзэн ядахгүй байх хэвээр сөрөг тэр хүний эсрэг чиглэсэн төрөнгийн зан агуулах ёсгүй байна. Тэгэхээр ингэж байж бид нэр зөв зохистой харилцаатай болдго юм байна. Тэгэхээр бусдыг бас дээр нь нөхцөлгүй хайрлаж инэрч асарч байж л бид нэр амжилтанд хүрэх юм.
Нөхцөлгүй хайр гэдэгт бол нэг хүнийг хайрлцсан. Би энэ хүнийг хайрлаж байгаа учраас энэ хүн намайг буцаагаад хайрлах хэрэгтэй. Би энэ хүнд ийм юм өгсөн байгаад энэ хүн надад буцаагаад өгөх хэрэгтэй. Яагаад гэхгүй? Энэ нөгөө хохирогчийн байр суурь. Энэ хохирогчийн таны үзэг, энэ амьдралыг үзэж байгаа хандлага, энэ амьдралыг харах өнцөг чинь. Тэгэхээр энэ буруу өнцөг байгаа. Тэгэхээр бусдад гомдох, бусдыг шүүмжлэх, тэгээ өөрт байдаг ёс суртахуунаа бусдаас нэхэх энэ бол хамгийн адгийн зүйл. Хамгийн дээр нь бусдыг өрөвдөх сэтгэл бол асар их чамаас гаргаж байгаа, чамаас асар их авж идэг энерги, ирч хүч чинь энэс авт. Тэгэхээр өрөвдөн гэдэг бол чи тэр хүнийг өрөвдснөөрөө хайрлаж байгаа юм. Өрөвдөн гэдэг бол хайр биш. Өрөвдөх тусам чи тэр хүнд асар их өөрийнхөө ирч хүчийг өгчөж байгаа юм. Тэр ирч хүчийг авсан хүн ч өдлөхгүй, өгсөн чи ч өдлөхгүй. Чи хүнийг юун дээр өрөвдөж чинь өөрийнхөө амьдралд яг л тэр өрөвдсөн зүйлээ татна. Энэ бол байгалийн зам юм. Энэ амьдралын зам, хууль юм. Тэгэхээр үеийн үе буюу таталцлын хууль, энэ амьдралын маш олон хуулиудыг та бүхэн өөр өнцгөөс нь та бүхэн тайлбарлаж өгнө. Тэгэхээр өөрийнхөө харах өнцгийг өөрчлөөрөө, амьдралыг харах өнцгийг өөрчил, амьдралыг харах зарчмаа өөрчил, бусдад харилцах харилцаагаа өөрчил, өөрийнхөө энерги яаж хуримтлуулах вэ, яаж ахиулах вэ, яаж алдахгүй байх вэ гэдэг ухаан утгацсуу. Тэгээ өөрийнхөө үн цэнийг бүрдүүл. Үн цэн гэж юу юм бэ гэдгийг бас дахиад ярина. Тэгэхээр хуучин 90 үед бол шинэ 90 үйл харилцааны болон энергийн 90 үе болж таарлаа. Тэгэхээр хуучин үзэлд бол харилцаж чаддгүй хүн зовж ханддаг. Маш их зовж ханддаг. Тэгэхээр зовж хандлаад бусдад ингээд зовж өрөвдөж харагдахаараа тэр хүн өөрийнх нь нөгөө бусдад харагдаж байгаа байдлаараа тэндээсээ өөрийгөө өрөвдүүлээд үн цэнтэй юм шиг харагдаж ийн гэж бусдаар өрөвдүүлэхээрээ амьдралын сэтгэл ханамж нь дээшилдэг. Тэгэхээр өнөөгийн нийгэмд бол зовж бусдад өрөвдмөр харагдах нь ашиггүй болсон. Тийм болохоор өнөөгийн нийгэмд бол бид нэр ерөөсөө хүмүүсийг халамжлах нь буруу юм а гэдэг үзэл бодол энэ дээр л тогтоод байна. Халамжлах ёстой хүмүүс байлгүй ч яах вэ? Гэхдээ халамжлуулах хэмжээний биш хүмүүсийг халамжлах тусам тэр хүмүүсийн дандаа буруу сул сэрхилийн хөдөлгөөний сул зангийн өөгшүүлж байгааг нь тэр болохоос энэ бол ерөөсөө өнөөгийн нийгэмд тохирох юм биш. Тэр хүмүүст хизээч мотивац болтгоо. Хүнийг өрөвдөж хайрласнараа хизээч тэр хүнийг мотивац хийдгүү, тэр хүнд урам зориг өгдгүү. Тэр хүн үйлдэл хийх алхам өгдгүү. Яг л бид төрүүлээд бэлэн хүчиж байгаа. Тэгэхээр өнөөгийн нийгэмд бол бид нар залуучуудыг урам өгдөг, үгээр урамшуулдаг, талархлын үг хэлдэг, маш их магтдаг. Энэ болгон чинь энэ хүүхдэд маш их урам зориг өгж байгаа, мотивацлж байгаа гэсэн. Шинэ үзэл бодлоор бол бид нар хамгийн тааламжтай харилцаатай байх хэрэгтэй. Хин нэгнээр өрөвдүүлэх, хин нэгнээр магтуулах шаардлага биднэрт байхгүй. Энэ нийгэм. Хүн болгон өөрийнхөө олшгуугаараа нэг цул, нэг томбоодог аль онцгой хувь хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ энерги удирдах сурахын тулд хүмүүстэй зөв харилцаатай байх юм бол бид нар тэр хүмүүстэй харилцаж байгаа сөрөг негатив үзэл бодлороо энерги алдахгүй байх өөртөө хуримтлуулах боломжтой. Энэ бол шинэ амьдралын хэм маяг. Тэгэхээр супер хүн буюу шинэ хүн маань энэ нэрэнд амьдрах нь хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр энэ хүн эрүүл мэнд, эрч хүч, боломжийг эзэмших боломжтой ийм нийгмийг бид бүрдүүлэх гэдэг амаа. За тэгээд түрүүн хэлсэнчлэн шинэ 90 үе бол энергийн 90 үе юм байна. Тэгэхээр энэ энергийн 90 үе бол ерөөсөө энерги гэдэг зүйлээс хүн төрлөختөн дэлхийн энэ гариг эрт тэр чигээрээ квантифизикал энерги юм аа. Тэгэхээр энэ энерги гэдэг бол ерөөсөө тэр чигээрээ бидний бүх харилцаа энерги, бүх бидний боломж бол энерги, эрүүл мэнд энерги, мөнгө гэдэг бол бүгд энэ энерги. Энэ 90 үеийн үнсэн нь энерги юм байна. Тэгэхээр хаанаас ирч хүч авч байгаагаа маш сайн мэдрэх хэрэгтэй. Энэ болгоныг бид нар сургалтаараа зааж өгнө. Үүний тулд бид нэр энерги өсгөж явах хэрэгтэй. За бид нар ямар үед энерги авдаг юм бэ? За хамгийн түрүүнд мэдээж яриг буруу амьдралын буруу хэвшил, амьдралын буруу дэглэм. За хөдөлгөөнгүй байх тий. За тэгээд мэдээж яриг хамгийн
маш их зүйлийн талаар ярьж байгаа, өвчнөө хайр ном дээр ярьж байгаа зүйл бол сөрөг сэтгэл хөдлөл. Таны сөрөг сэтгэлийн төлөв байдал. Орчин тойронтой маш их маргаантай хэрүүлтэй гомдолтой шүүмжлэлтэй ийм үед бол та өөрийнхөө асар их эзэж хүчээ алдаал гэдэг. Тийм болохоор гэртээ орой ирэхээр маш их ядарснаа мэддэг. Ямар ч ирч хүч байдгүй. Энэ ирч хүчээ юугаар нөхөхийг оролддгоо гэхээр энерги юугаар нөхөхөө мэдэхгүй байгаа учраас төрхөн зүрийн жижигхэн зүйлээр таашаал авахыг оролддог. Нөгөө кофенаасаа, нөгөө арх тамхинаасаа. Тэгээ нөгөө нэг хов базалтаасаа, нөгөө сошиал ертөнцөөс мэдээллийг ертөнцөөс сөрөг маш их энергиг авдаг. Энэ бүхэнд яаж байгаа вэ гэхээр энэ болгонд чинь кофе уухад, арх там хэрэглэхэд, шоу удахад, за дээр нь нөгөө хов бацхад, мэдээлэл интернетийг бүтэн цаг сошиал ертөнцийг фейсбુક ухахад зарцуулж байгаа энерги нь дараа нь энэ энерги нөхөхийн тулд энэс 3 дахин ирч хүч цаг хугацаа зарцуулдаг гэдгийг ойлгож байгаа. Юу вэ гэхээр маш удаан нөхөгддөггүй бидний нөөцөнд байдаг тэр нөөц энерги ирч хүчээ бид нар ийм биений зүйл зарцуулдаг юм байна. Үүнийг гаднаас авахын тулд бид нар нөгөө байгаль орчноосоо, зөв хоолтоосоо, ургамлаасаа, тийм нөгөө байгаль орчноосоо, за дээр нь таатай орчин нөхцлөөсөө, за дээр нь нөгөө маш олон сэтгэлгээний төлөв байдлаасаа, харилцаанаасаа. За тэгээд маш олон зүйлээс энерги ирч хүчээ шавах боломжтой боловч энийгээ бид нэг оройд л бүгдийг алдчихдаг. Өдөр болгон нэг цаг фейсбુક ухаад байна. Тэгвэл та энэ энергийг сарын дараа бол 2 жил ажиллаж ижил энэ сар алдсан энерги нөхөх боломжтой гэдээ ойлгож байна. Тэгэхээр өдөхгүй байх ямар ч боломж байхгүй байна. Энэ нийгмээрээ яагаад өвдөд байгаа юм? Нийгмээрээ яагаад маш их стресстэй байгаа юм? Яагаад нийгмээрээ юм сошиал ертөнцийн муухад навтаад байгаа юм? Яагаад бидний энэ тэр муухай юмыг 10 сайн мэдээч дарж чадахгүй байгаа учир нь ерөөсө хүндээ байгаа юм. Хүнээс ялгарч байгаа энергитэй байгаа юм. Хүний өөрийнх нь мэдээллийн энэ мэдрэлийнх нь энэ цогц байдлаас хамаарат байгаа юм. Хүний өөрийнх нь төлөвчлөөс, итгэл үнэмшлээс хамаарат байгаа юм. Тиймээс энэ бол хизээч бусдаас хамаарат байгаа зүйл биш ээ. Нийгмээрээ нийгэм дотор оршиж байгаа, бүрдүүлж байгаа энэ хүний нэг хүнийх нь өөрийнх нь сэтгэлийн төлөв байдлаас хамаарч байгаа гэдгийг л ойлгож байна. За тэгээд мэдээж яг будын шашны хувьд бас муу сэтгэлийг бас энэ заавал хэрэг хэрэгтэй. Тэгэхээр бусдыг өрөвдөг, муу зүйлийг бодох, ирээдүйд санаа зовох, айдас, төгшүүр, шүүмжлэх энэ бүхэн маш их хэрч хүчийг алдчих юм байна. За тэгэхээр өөрийн шин сайн хувилбараа бүтээхийн тулд яаж бүтээх ёстой юм бэ? За нэгдүгээр бид нөгөө хуучин итгэл үнэмшлүүдэд бүгдийг хайх хэрэгтэй болж байна. Буруутан байх, өөрийгөө гэмтэн гэж үзэх, буруу бусдыг буруутгах, шүүмжлэх, ичих, гомдох, өөрийгөө дотроо маш их айдсын юм уу шорон дотор хүлэх. Энэ бүхнийг хайж чадах юм бол яах вэ гэхээр бид нар өөрийнхөө амьдралын төлөө хариуцлагатай болох хэрэгтэй. Юу гэхээр бусдад гомдохоо бол, бусдыг буруутгахаа бол, бусдаас юм хүлээхээ бол, бусдад туслаж, бусдын төлөө махуу зүтгэхээ бол хүсэлгүй яа. Махуу зүтгэхээ ухаан жолоогүй бусдыг ажиглалтаа болгохын төлөө зүтгэхээ бол ингэсэн цагт чи өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцж эхлэн өөрийнхөө амьдралыг өөрөө эзэн байж чадна гэсэн. Хоёрдугаар гэвэл чөлөөтэй байх, амжилттай байх. Юу гэсэн үг вэ гэхээр нийгэм маш их хэрэгцээтэй. Нийгэм маш өөрийнхөө нийгмийнхаа хэрэгцээ шаардлагуудыг хүний амьдралд тулгадаг, хууль баталдаг тэр хуулиараа хүнийг дандаа үйл хөдлийн хязгаарлалт. Тэгэхдээ энэ хязгаарыг даах ёсгүй. Юуны төлөө хүний амьдралын хүний бүтээсэн хууль байгаа. Дээр нь байгалийн хууль байна. Тэгэхээр бид нэр байгалийн хуулийг хүний бүтээсэн энэ хуулийг одоо нөгөө хязгаарын давалгүйгээр өөрийнхөө үн цэнийг амжилтыг шинээр бүтээж тогтоох хэрэгтэй. Би юунд дуртай байна? Би юу хүсэж байна? Энэ амьдралд юу надад тааламжтай байна те? Юу хийвэл би амжилттай байж чадах вэ гэдэг зүйлээ олох хэрэгтэй. Тэгэхээр үндсэндээ өөрийгөө шинээр бүтээн гэсэн. Чиний хийж чаддаг зүйл байгаа. Тэхийн тулд чи даалт ухамсараа тайвшруулах хэрэгтэй. Логик, анализ гэдэг тархинд маш их хязгаартай мэдээлэл байгаа. Энэ бол бидний амьдралын туршид олж авсан хязгаартай цөөн мэдээлэл гэдэг чадвар. Гэтэл асар их нөөц боломж чадвараад чиний даалт ухамсарт байгаа гэдгийг хизээж битгий мэддэг.
Тэгэхээр энэ амьдралаа амжилттай бүтээхийн тулд бусдын сайн сайхны төлөө энэ амьдрал бусдыг араасаа хөтөлж өөрөө энэ хөтлөгч нь, жолооч нь, амьдралынхаа эзэн байхын тулд нэг хүний ч гэсэн амьдралыг өөрчлөхийн тулд би ямар байв? Миний өдийг хүртэл сурч мэдсэн чадвар боломж миний авьяас юу байв? Энийг илүү бусдад зориул, хөгжүүл. Гэхдээ мөнгөний төлөө биш. Сайн сайхны төлөө, аж аргалын төлөө өөрөө тэр ажилласаа кайф авдаг байж чи өнөөдрийн амьдралд амжилттай болно гэсэн. За тэгээд бусдаас нөгөө хамааралтай байдлаасаа хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Яг л бид нар бусдад хизээж таалагдаж чаддгүй юм байна. Бид хизээж хинт таалагдаж чадахгүй. Таалагдсан цагт тэр хоёр хүний харилцаа устдаг. Яг л би хизээж хинт ч тухтай байх алдахгүй ёсгүй. Тэр хүн ч гэсэн миний хувьд 100% надтай нийцэх алдахгүй ёсгүй. Яг л хүн болгон хувь хүн болгонд алдаа оноотой зүйл зөндөө байна. Гэхдээ гол нь хоорондоо зохицож зохицолтой баланстай. Бас нэг тогтоож авах энэ амьдралын баланс. Сөрөг эерэг баланстай. Сайн муу гэж бодож байгаа бүхэн чинь баланстай. Харьцаж байгаа харилцаа бүхэн чинь тогтвортой, баланстай, тэнцвэртэй байж ижил энэ хорвоод чи хэн нэгэн таалагдаж биш өөртөө таалагдаж амьдрна гэдгээр ойлгох хэрэгтэй. За тэгээд мөн өөрийгөө хувиргаж өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөсөө энэ өөрийн дотор байгаа айдас төгшөр энэ муу сэтгэлүүдээсээ сал. Энэ бол өвдөө төсөөлөл. Хүнд энэ 3 төрлийн айдас байдаг юм. Нэгдүгürt юу вэ? Харилцаа алдахаас айдаг. Хоёрдугаар мөнгө эд баялгаа алдахаас айдаг. Гуравдугаар цаг хугацааг алдахаас айдаг. Энэ гурвангаас нь айж байгаа хүн зөндөө энэ хорвоогоор дүүрэн. Гэтэл яагаад бид нар энийг алдахаас айгаад идэх юм бэ? Яагаад энэ айдас бидний дотор үүсээд байдаг юм бэ гэд бодоод үзээрэй. Яагаад гэвэл бид нар энэ 3 зүйлийг гурвангийн хүн болгон өөртөө өмчлөхийг хүсдэг, өмчлөх сэтгэлгээ байдаг. Бид нар хүнийг өмчлөхийг хүсдэг, эхнэр нөхрөө өмчлөхийг хүсдэг, хүүхдээ өмчлөхийг хүсдэг. Өмчлөгчдөг. Тэ яг харддаг, ууралдаг, загнадаг, зоддог. Тэг араар нь тавьдаг, муулдаг. Яагаад? Яагаад гэвэл тэр хүний дотор дарагдсан айдас тэгж илэрдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ хүн энэ харилцаагаа өмчлөсөн учраас алдахаас айгаад. Хэрвээ өмчлөхөө болчихвол энэ хүн эрхчлөөтэй хүн. Мэдээж эрхчлөөтэй хүнгээ салаад сарнаад яваад гэсэн үг биш. Эрхчлөөтэй хүн учраас энэ өөрийнхөө дагуу өөрийнхөө амьдралын зав, өөрийнхөө дуртай зүйлээ хийх нь энэ хүний эрх. Гэхдээ хязгаараа өөрсөндөө амьдралдаа заавал тогтоож явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр харилцаагч тэр мөнгийг ч гэсэн тэр. Ихэнхдээ бид нар мөнгийг дандаа өмчилдөг. Аваад банкндаа хийчдэг. Миний мөнгө дээр ингэ цуглуулад идэг, мөнгөний төлөө ажиллаад идэг. Цуглуулад идэг. За цуглуулдгүй нэг нь орж ирсэн мөнгөө буцаагаал авдаг. Тэгэл миний мөнгө надад хүрэлцэхгүй байна уу гэд. Ингээл нөгөө хэрэгсэл болгоод зарим нь ингээл нөгөө үрдийн тэрэндээ дасчихсан дасаал яваад. Яг л бидний мөнгийг бид нар өөрөө эзэмшил гэж ойлгосон. Мөнгө гэдэг чинь үн чанартай бидний эзэмшил биш. Бидний өмчлөх зүйл өмч биш ахгүй. Мөнгө гэдэг зүйл энэ материал эд бүхэн бүгдээрээ энерги буюу хуримтгай зүйлүүд. Энэ хорвоод юу ч төгс уршихуйтай биш. Энэ хорвоод юу ч мөнх биш гэдгийг ойлгоцоох одоо өнөөдөр хэлсэн байна гэж ойлгороо. Тэгэхээр бид нар өнөөдрийн энэ өөрчлөгдөх гэдэг утга дээр бол найз төгшөөрөөсөө салсан тохиолдолд бид нар ерөөсөө бусдын үгэнд батлахаа болно. Бусдын үгийг сонсохоо болно. Бусдын анхаарал нийцэхэ болно. Бусдын энэ тааламжтай амьдралд нь нийцэж уягдаж энэ гоё тухтай байдал байхаа болно. Ингээд ирэхэд өөрийнхөө ч гэсэн тухтай бүсээсээ салж хийдэг байна. За тэгэхээр энэ саяны энэ дээр хэлсэн нөгөө энерги алдчихийдэг юу ч гэдэг өрхнүүдийг хэлэхэд түрүүн бас хилээгүй үлдсэн зүйлгүй бол одоо хуучин үзэл бодол хаях нөгөө буруутан гинтэн ичиг мэдрэмж хай гэж ярьсан тийм. Яг л бусдад таалагдах тийм төгс төгөлдөр байх албагүй. Чи хизээч төгс төгөлдөр биш. Тийм болохоор энэ нийгэмд энэ сүнслэг чиний сүнслэг бие чиний энэ бие махбодыг өнөөдөр ашиглах гэж түр хугацаанд ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ түр хугацаанд ирсэн энэ биеийн ад жаргалыг таашаалыг өгөх нь чиний үр
Гэхдээ сүнслэг оршихуйгаа хизээж мартаж болохгүй. Зөвхөн би махан биеийнхаа таашаалыг бодоод өгжөөд яваад байна гэж бодож байгаа бол том хэмдэрүүл байх нэ гэдгийг ойлгох. За тэгээд нөгөө бусдад үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Бүгдийг зөвшөөрж, бусдыг нөгөө ерөөсө бусдын төлөө л амьдраад өөрийнхөө төлөө амьдарч чаддгүй одоо нэг тийм гимтэй юм шиг те өөрийгөө буруутан гэж бодож ерөөс үгүй гэж хэлж чаддгүй хүмүүс үүдэг. Тэгэхээр бусдыг зөвшөөрөхийг нэг битгий үлээ. Хоёрдугаар бусдад бас үгүй гэж хэлж сураараа. Тэгээд ер нь харьцуулахаа болох хэрэгтэй тий. Бусдын амжилтал танд тод харагдаад байдаг. Энэ амар амжилттай яваад байна гэж манайхан ч амар гэж хэлээ. Би гэтэл одоо яагаад байна? Яагаад би болохгүй байна гэж бодоод. Тэгэл анхаарлаа хаашаа өгж байгаагаа бодох хэрэгтэй. Нөгөө хохирогчийн төвд орчиж байгаа юм биш үү? Би яагаад болохгүй байна гэж асуух биш. Энэ хүн яаж амжилтанд хүрсэн бол надад юу дутагдж байна? Энэ хүнээс би юу сурах хэрэгтэй? Одоо нөгөө хандах хандлагаа өөрчилж, бодох бодлоо өөрчлөх процесс чинь ингэж явагддаг байна. Тэгэхээр бусдаас хизээж битгий амьдралдаа буцаажуул тайгараа. Энийг би хиймээр нь яах вэ? Асуудал нэг найз чинь өөрийнхөө өнцгөөс л чамд хариулна. Тэр хүнд чиний хийх гэж байгаа ажлыг төсөөлөл байж ч болно, огт байхгүй ч гэж. Тэр хүн зүгээр л чамд нэг үг хэлчихдэг. За тэ мэдгүй дээ наа чин тэгээд зүгээр юм да чамд ашиг өгөх юм болоо да гэд хэлчихдэг. Чи тэрэнд нь хямраад нөгөө хийх гэжсэн нөгөө бөө энтузиастик ирч хүчтэй ажиллаа орхичдаг. Зөвхөн нэг найзынх нь одоо эсвэл хайртай хүнийх нь ч юм уу эсвэл үгнээс бол гэтэл үгүй хизээж тэгж битээ зогсоороо. Энэ бол чиний далд ухамсар хуучин байгаа зуршлыг чинь тэр хүн сануулж байна л гэсэн. Тэгэхээр за энэ хүн намайг үгүй гэлээ. Тэгвэл би энэ надад эсрэгээрээ харна. Юу зааж өгч чинь. Тэгэхээр би илүү шаргуу хөдөлгөмжлөд энийг хийх ёстой юм байна. Ингэж бодох хэрэгтэй гэдгийг л ойлгох хэрэгтэй наа. Тэгэхээр бид нар энэ шинэ нэрийн үед энэ шинэ хэм маягаар амьдралаа шинэ алхмуудыг хийхин тулд ямар алхмуудыг хийх хэрэгтэй? Нэгдүгээр дээрээсээ л энерги удирдах сурах хэрэгтэй. Энерги хуримтлуулж сурах хэрэгтэй. Энерги шинээр үүсгэж бий болгож сурах хэрэгтэй. Энерги алдахгүй байж сурах хэрэгтэй. Тэгэхээр хүний энергийг нөхчиэдэг зүйлүүд бол ерөөсөө л нөгөө нэг энерги өндөртэй хүмүүстэй харилцах гэж байгаа шүү дээ. Орчноос олох. За дээр нь хамгийн чухал нь ерөөсөө дотоод гадаад энерги гэж хоёр ялгаатай. Дотоод энерги бол ерөөсөө амрууга ямар хоол хийж ийн, өдрийн ямар дэглэм баримталж ийн, тэг саунд бассейнд орж ийн үү, биеэ чирэгжүүлж ийн үү, биеийнхаа эрүүл мэндийг хэр сагч ийн гэдэг чинь ерөөсөө чиний энерги, дотоод энерги удирдах байгаа хэлбэр. Тэр байтугай нойрч ордог, явж ордог тэг. Тэр байтугай морь унах хүртэл маш их нэг бүтэн өдрийн 8 цагийн энергийг нөхдөг гэж ярьдаг. Алдсан энерги. За тэгээд энерги юунд алдаад байна гэдээ тодорхойлох хэрэгтэй. Маш их ирээдүйд санаа зовдөг хүмүүс, маргааштай санаа зовдөг, хүүхдтэй санаа зовдөг, гэр бүлтэй санаа зовдөг. Бойл энэ санаа зовнол болгон чиний асар их энерги ирж хүчээ чинь алдаж байгаа. Ялангуяа өрөвдөж байгаа сэтгэл бол хамгийн муу сэтгэл гэж ярьсан тийм. Тэгээд тэр байтугай хүн хоорондоо маргалдахад хэрэлдэхэд хүртэл маш асар их ирж хүчийг алдчихыг. Гэтэл тэр маргалдж байгаа дууг сонссон хүүхдэд маш их хүн траум үүсчихэд гэдгийг ойлгоорой. Эрэгтэй эмэгтэй хүнийг үзэх ертөнцийнх нь үзэл нь өөрчлөгддөг. За хоёрдугаарт хөл чөлөөт ухамсараар амьдрах. Юу гэсэн үг вэ? Бусдаас хамаахгүй, бусдад таалагдахгүйгээр өөрөө орших гэсэн тийм. Тэгээ өөртөө бусдад өртөө юм шиг юм хүлээстэй юм шиг тийм болоосоо салах хэрэгтэй. Хүний дотор сэтгэлгээнд 4 програм байдаг юм байна. За энийг бас та бүхэн бичиж аваарай гэж хүсэж байна. 4 ийм төлөвлөсөн хуучин үзэл бодлын програмд байдаг юм. Хууч нэг ярьж байгаа шүү дээ. Нэгд бол өөрийгөө үргэлж золиос мэтэр боддог. Үргэлж өөрийгөө хохирогчийн дүр тавьдаг. Би энэ амьдралд аз жаршаантай байгаагүй. Би энэ амьдралд архиудаг болчлаа, архичин болчлаа. Би энэ амьдралд ерөөсөө мөнгө хөрөгдүүлсэнгүй. Энэ ээжийн буруу, энэ аавын буруу, энэ манай нийгмийн буруу, энэ манай улс төрийнхний буруу. Ингэж бод. Өөрийгөө дандаа үргэлж хохирогчоод бод. Хоёрдугаар төлөвшөөгүй зам. За одоо 20 нас 40 нас хүрчгээд 5 настай хүүхчээс сэтгэж байгаа хүн асар олон байна. Яг тэгвэл энэ амьдралд өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээдэг гэдгийг ойлгохгүй өөрийнхөө төлөө амьдралын төлөө хариуцлага үүрхгүй байгаа хүмүүсийн гол илэрлэл нь төлөвшөөгүй зам. Энэ хүмүүс маш их гомдомтгоо, шүүмжлэмтгээ ерөөсөө бусдыг байнгын гомдолж идэг. Тийм болохоор ерөөсөө өвчнөөс салтгүй. Ийм л том биетэй хүүхдүүд. За 3 дахь хэлбэр бол 4 дахь програм бол бардам зам. Их зам, бардам замтай хүмүүс. Эгонд хит их хөгжсөн
маш их бардамцантай хийний ч үг гэж хүлээж авдаггүй зөвхөн өөрөөрөө оршин тогтнож амьдардаг. Зөвхөн өөрийнхөө махан биеийн хэрэгцээг л тижээж амьдардаг. Тэр хүн дээрээсээ сүнслэг бие, хүний сэтгэл оюун бодлоос огт хамаагүй. Ийм хүмүүс маш олнороо байна. За дөрөв дахь хэлбэр бол өртөө сэтгэл. Өөрөөр ч бусдын амьдралынхаа шалтгаан нь өөрийгөө бодсон. Бусдын төлөө үйлчлээд миний тэр минь, миний юм минь, миний хөөх юм уу ах дүү хамаатан садан хүүхэд минь би л буруутай би л туслахгүй болох. Мөнхийн өөрийгөө үр золиостой мэд бодоод юм сэтгэхүйгээр амьдраад ирсэн юм маш их байна. Тэгэхээр бид нар энэ дөрвөн програмыг өөрийнхөө дотроос илрүүлээд энэ програмаас салах хэрэгтэй гэдэг нь одоо та бүхэнд хэлж өгч байгаа юм. Тэгэхээр хамгийн ихний салах, хамгийн анхны алхам нь бол өөрөө амьдралдаа хариуцлагатай байх. Нөгөө бусдаас юм бүлэхэ бол тэг бусдад өртөө юм шиг сэтгэхэ бол чиний алдаа оноо болгонд чинь бусад буруутай гэж бодхоо бол. Ингээд ирвэл чи бүхнийг өөрөө хийж чадна. Энэ зөвхөн чамаас шалтгаалж байгаа гэж бодоод эхлэх юм бол чи амьдралдаа хариуцлагатай болж байна. Чиний амьдрал өөрчлөгдөж эхэлж байна гэсэн гэдгийг сайн ойлгож байна. За тэгээд гурав дахь бол өөрийнхөө үн цэнийг бүтээх хэрэгтэй. Үн цэн гэдгийг би юу гэж хэлсэн бэ гэхээр өөрийн мэддэг, мэдлэг, өөрийн чадвар, авьяас, зүүн бэлэг юу гэдгийг тэр хүн зүгээр нэг жижигхэн шигтгэгээр ч гэсэн жоох масаа хөөрхөн хийчдэг хүн байж бол энэ тэр хүний үнцэн. Тэгээд үнцэнд хамгийн гол нь эерэг сэтгэл хөдлөл. Тэр хүний сэтгэлийн төлөв байдал маш их хамаардаг. Энэ 25 жил ажилласан туршлага би одоо та бүхэнд өөрийн мэдлэг болгон төлөвшүүлээд өөрөө өөртөө хэрэгжүүлээд буцаагаад та бүхэнд асар энерги шингээгээд өөрийнхөө үн цэнийг та бүхэнд худалдаж байна. Энерги худалдаж байна. 30 хүртэлх наснд бол болно. 30 хүртэлх наснд бол ерөөсөө хүний амбиц айгу бага түвшинд байдаг. Хүүхдүүд яадаг вэ гэхээр ихэнхдээ дээд сургууль сурна, мэрэгжил боловсрол эзэмшин, чадвар суун, дадлаг, туршлага суун зөв. 30 хүртэлх наснд энэ зөвшөөрөл энэ бол асар зөв. За харин 30-аас дээш наснд ялангуяа 40-аас дээш наснд бол энэ амбиц гэдэг юм а мишн буюу өөрийнхөө амьдралын үнцэн өөрөө амьдралынхаа утга учир болгож өөрийнхөө энэ амьдрал хийх ёстой зорилго чиглэлээ болгож өөрчилж хөгжүүлж амьдралд хэрэгжүүлэхгүй юм бол өнөөдөр чи нөгөө 40 настай 4 настай хүүхэд байна л гэсэн болж хувирч байгаа. Тэгэхээр өөрийнхөө амьдралын үн цэнийг 30-аас хойш заавал бүтээж эхлэх нас чинь цаг чинь болсон байна гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. За тэгээд хамгийн сүүлд нь гэвэл мэдээж хэрэг хамгийн чухал нь харилцаа гэж хэлсэн. Тэгэхээр бид нар маш олон системтэй харилцдаг. Тэгэхээр энэ харилцаж байгаа систем гэдэг нь өөрөөсөө нөгөө би өөртөө, би гэр бүлтэйгээ те, би гадаад орчинтойгоо, би найз нөхдөдтэйгээ, би ажлын газартаа, би одоо өөр хүрээлэл дунд орчин тойронтойгоо байгальтайгаа их дэлхийтэй энэ бүхэн харилцаа маш олон төр. Тэгэхээр энэ харилцаа болгоныг ярих юм бол өнөөдөр нэг тийм хүрэлцэхгүй цаг. Тийм болохоор энэ харилцааг зохистой болгохын тулд өөрийн дотор байгаа айдас төгшөөр нөгөө өмчлөг сэтгэлээсээ хамгийн түрүүнд салах хэрэгтэй гэдгийг ойлгож аваарай. За тэг ингээд шинэ бие хувилбараа бүтээх оюун ухааны дөрвөн трансформашн буюу трансформац, хувиргалт, өөрчлөлтийн алхмуудыг та бүхэн хэлж өгөхөд нэгдүгээр өөрийнхөө амьдралдаа хариуцлагатай угаар гэж ирсэн тийм. Энэ бүх чиний орчин тойронд, чиний орчинд бий болсон зүйл болгон ерөөсөө чиний өөрийн чинь хариуцлага, чиний л бүтээсэн зүйл. Чи бол асар том бүтээгч гэдгээ ойлгоорой. Энэ бүх үйл явдлуудыг би юуны тулд үүсгэсэн бэ гэж өөрийнхөө дотроос заавал асууж байгаа. Хоёр дахь шат нь тэгээд энэ өөрийнхөө альва сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс өмнө 10 секунд чамайг уурлуулах хүн гарвал за байж байгаараа энэ яагаад ингэ хэлчих вэ? Энэ юу гэж юм гэж хамгийн түрүүнд ойлгох ёстой гэдгийг сайн санаж аваарай. За 3 дахь гэх юм бол алхмуудыг яаж байгаа одоо нөгөө өөрийн өөрчлөлт одоо нөгөө том алхмаас гадна жижигхэн алхмуудаас эхэлж штэ. За 3 дахь алхам нь болохоор энэ үйл явдал юуны тулд үүссныг өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ үйл явдал болгон тий эмоц болгон харилцаа болгон чамд эсвэл ямар нэгэн сургамж өгдөг эсвэл альва нэгэн эерэг сэтгэлдэл одоо тий эерэг юм зүйлийг агуулж идэв. Тэгэхээр энийг анализ хийж чадахын тулд альва үйл явдлын дараа 10 секунд тогтоод үзээрэй. Уурлахаас өмнө тий
сөрөг эмоц гаргахаас өмнө 10 секунд тогтоход энэ хооронд чиний логик тарих анализ хийж чадах юм бол энэ асуултыг өөрөөсөө асууж чадах юм бол уурлах гэдэг зүйл бол зөвхөн чиний төсөөлөл. Уурлах юу ч байхгүй юм байна. Уурлна гэдэг бол чи биш юм байна. Энэ бол гадаад орчинч биш юм байна. Энэ бол зүгээр л сөрөг сэтгэл хөдлөл. Миний даалда ухамсар маш залхуу учир хамгийн түрүүнд гаргаж мэддэг учир энэ уурал эргэж гаргаж ийна л гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр бодоод эхлэх юм бол энэ уурыг бол өөр байдлаар өөртөө ашигтай энерги болгон хувиргаж чадах юм байна. Би энерги асар их ингэж хадгалж чадах юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүнтэй сөргөөцөлт болгоно, харилцаагаа алдах болгоно, муудалцах болгоно, эсвэл байгальд ихтгэлхийгээ хордуулах болгоно. Эсвэл буруу хоол хүнс идэх болгоно, буруу орчинд орох болгоно. Энэ болгоно асар их энерги ирч хүчээ алдаад байгаа учраас та энерги ирч хүчийн хувьд хязгаарлагдмал энергитэй хүн төрдгийн шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хязгаарлагдмал шавхагддаг нөөцөө битгий их шавхаж ил гаргаж хаашааш цацаараа гэж та бүхэн зүйлэх хэрэгтэй. За дөрөвдөг шатны гэвэл дотоод хувиргалтай хийх хэрэгтэй. Дотоод хувиргалтыг яаж хийх үү гэдэг нь одоо бид нар бүрэн трансформац хийх 9 шатлалтай аргыг мөн хажуугаар нь дахин 3-4 техникийг бас энэ өвчнөө хайрал асар энерги гэдэг хувь хүний хөгжлийн даалда ухамсарын аялал хийх сургалтаараа та бүхэн зааж байна. За тэгээд энэ саяны энэ лекцийг хэлж явах явцад би бас та бүхэн маш олон юм инсайт буюу маш олон эврика гэх юм гинтийн юм шок юм баяр хөөр тийм бэ яг энэ байсан байх гэсэн юм бодол мэдрэмжүүдийг өгсөн гэж бодож байна. Тэгэхээр одоо дахиад тэр дээр нэмээд хэлэхэд өөрийн өвчин болгоно өөрийн амьдралын ирч хүч болон хувиргаж ашигласан. Түүний хэлсэн болгоны дүгнэлт гэсэн. Хизээч мөнгийг зорилгоо бүү болгоно. 3 дахь хүн энэ хорвоод юу ч хянж контролдож чаддаггүй юм. Юу контролдож чаддаггүй гэвэл зөвхөн өөрийнхөө бодлыг, өөрийнхөө үйлдэлийг зөвхөн өөрийгөө л хянж чадна. Өөрийгөө хянж чадсан хүн бол энэ ертөнцийн агуу саятан, агуу боломжит шин бие төлөв агуулсан big data гэж ойлгож. За юунаас ч бүү төгш. Яагаад гэвэл шалтгаан нь хэлсэн. Юу ч өөртөө бүү өмчил, юу ч өөртөө бүү хамаатуул. Мөнгө, эхнэр, нөхөр, харилцаа бүгд. Ингээд ирэхээрээ та маш их айдас агуулж идэг, маш их төгсч идэг. Төгшүүр айдас болгон маш их төрөнгийн сэтгэл хөдлөл. Үүний улмаас маш их энэ төрөнгийн энерги ирч хүчийг зарж байгаа учраас энэ бүхний айдас төгшүүр төрөнгийн үзэл бодлын ард болгонд хор тавдрын шалтгаан. Хараа эрхтний хор тавдар үүсч идэг гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр энэ нийгмийн маш их шүүмжлэлтэй, маш их агрессив төрөнгийн байдлаас болж хор тавдар нэгдүгээр айранд орсон байгааг та одоо өнөөдөр харж байгаа. Тэгэхээр үүнийг ойлгороо гэж хүсэлтэй. За тэгээ бусдаас хизээш мораль буюу нөгөө ёсортхон, ёсцууд нөгөө совестийг нэхээрээ. Би чамд үнэнч байгаа юм чинь чи надад үнэнч байсан. Би чамд тусалж байгаа юм чинь чи надад туслах ёстой. Ингээд ирэхээрээ энэ харилцаа биш бол. Дээр нь чи маш их ирч хүчээ алдж идэг. Дээр нь чиний энергийн урсгал буруу болтгоо гэсэн. Маш их энерги алдж идэг гэсэн. Тэгэхээр бид нар бусдаас хэрвээ өөнтгөлж байгаа зүйл болгон чиний дотор байгаа гэдгийг бас нэг инсайтуудыг та бүхэн хэлчихээ хүсэж байна. Гэсэн үг гэхээр чи бусдаас нэг буруу үйлдэл хараад тэрийг шүүмжилж байгаа бол уучлаарай. Тэр шүүмжилж байгаа зүйл чиний дотор байна. Энэ бол тусгалын байгалийн замын хэл. За тэгээд эцсийн дүнд нь хэлэхэд хэрэг чи өнөөдөр 40 нас, 50 нас, 60 нас, 100 нас хүрсэн ч мөнгөгүй байгаа бол чамд өөрийгөө энэ хорвоод энэ нийгэмд илэрхийлэх үнцэн алга. Чи өөрийгөө энэ хорвоод борлуулах үнцэн буюу чадвар, мэдлэг, боловсрол, чадал, энерги алгаал гэж боддог. Маш харамсалтай. Тэгэхээр өнөөдөр мөнгөгүй байвал ийм л асуултыг өөртөө тавиарай. Би өнөөдрийн энэ амьдралд миний ирсэн зорилго юу?
би энэ нийгмийн энэ нийтийн энэ дэлхийн сайн сайхны төлөө юу хийж чадах вэ? Энэ хийж өгч сайхан зүйлийнхаа хариуд би юу авч болох вэ? Энэ хорвоод нэг нууц байдаг. Чи энэ хорвоод хүмүүст өгснөөхөө хариуд л маш их зүйлийг өөрөө хүссэн зүйлээ татаж чаддаг гэдэг маш юм нууц байдаг. Тэгэхээр хүнд юу ч өгөхгүйгээр хизээч чиний хүсэл биелэхгүй гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар бусдад өгдөг байх хэрэгтэй. Өгөх нь авахаас илүү ерөөлтэй гэдэг үгийг хүртэл та бүхэн үргэлж санаж авах хэрэгтэй шүү. Тэгэхээр бид нар бусдад эсвэл өөрийн үнцнээ борлуулж ижил чамд мөнгө өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд ирнэ гол ажиглалтыг хийгээд үзээрэй. Яагаад өнөөдөр бид нар энэ шинэ нэрэн хуучин нэрний тухай ярьсан бэ гэвэл яагаад гэвэл хуучин нэрний үеийн ажиллахгүй байгаа тэр хуучин итгэл үнэмшлүүд чинь өнөөдөр энэ нийгэмд ирсэн огт хүчин нөлөө байхгүй болжээ. Ажиллахгүй байна. Тэгэхээр бид нар энэ ажиллахгүй байгаа хуучин итгэл үнэмшлүүдээ гэрээ цэвэрлж байгаа юм шиг цэвэрлэх хэрэгтэй болж байна. Гэрээ цэвэрлж байгаа юм шиг энэ сэтгэлд байгаа хороо цэвэрлэх нь цаг нь болчихжээ. Яагаад гэвэл бид нар энэ хогоо цаашаага өөрийн хуулийн дагуу үр хоочтой дамжуулах өндөр эрсдэлтэй. Тэгэхээр бид нар харин энэ үед ирснээр энэ эрен үед амьдарч байгаагаараа маш их боломжтой юм цаг хугацаанд ирсэн байгаа маа. Бид нар энэ нийгэмд өнөөдөр өөрийнхөө дотор сэтгэлээ засаж, сэтгэлийн хороо цэвэрлэж, үүлийн үрээ цэвэрлэж, энэ цаашаага дамжих муу сэтгэл хөдлөлүүдийн муу үүлийн үрүүдийг дамжуулахын тулд зогсоох чадвартай ийм том сорилтын, ийм том бэлэг авчихсан хүмүүс өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа гэдгийг ойлгоорой. Тэгэхээр бидний бурхан гэх юм уу, дээд тэнгэр гэх юм уу, энэ хорвоо ертөнц гэх юм уу, бид нар цөөн тооны чадвартай, мэдлэгтэй, хичээл зүтгэлтэй хүнд нь энэ их бусдад түгээх боломжуудыг олгожээ. Бид нар нэгэн хүн цаашаага энэ олон мэдээллийг бусдад түгээж чадаад энэ үүлийн үрээр ирсэн олон буруу зөрүү үйл явдлуудыг таслан зогсоож, энэ чиглэлүүдийг өөрчилж, эерэг болгож, өөр хооч үедээ муу сэтгэл хөдлөлүүдийг, муу зан төлөвүүдийг дамжихаас зогсоож сэргийлж чадах юм бол бид нар өнөөдөр хооч үеийнхаа замыг бүрэн засах боломжтой. Удмынхаа хүчийг хооч үедээ бүрэн өг дамжуулан өгөх ийм их маш боломжтой эрен үед амьдарч байна. Бид нар өнөөдөр 3D ертөнцөөс 5D ертөнц буюу материалын ертөнцөөс сэтгэлийн төлөв, сүнслэг оршихуйн төлөв байдал шилжиж байгаа ийм бомбын эрэнд амьдарч байгаагаа хизээч бүү мартаараа гэж та бүхэнд хүсье. Энэ амьдрал ерөөсөө хүнд нэг л гин байдаг юм. Ад жаргалгүй амьдралыг туулах гин. Хүнд нэг л үүрэг энэ амьдралд байдаг юм. Ад жаргалтай амьдралыг туулах. Тэгэхээр бүгдээрээ энэ амьдралдаа ад жаргалтай амьдралыг туулахын тулд зөвхөн таашаал авч амьдрах биш, өөрийгөө хөгжүүлж, зогсолтгүй хөгжүүлж, бусдад өөрийгөө нөхцөлгүй хайраараа өрөөж, илэрхийлж, зориулж, үүнийхээ хариуд өөрийнхөө хэрэгтэй бүх энергич хүчээ авч 100 байтугай 150, 200 хүртэл наслах боломжтой гэдгийг ойлгох цаг нь өнөөдөр иржээ. За ингээд өнөөдрийн лекц дуслаа. Та бүхэнд өдрийн хүртэл суусан түнээ талархаж байна.